Сайн байцгаана уу? Та бүхэндээ 7 хоногийн шинэ логийн мэд хүргэе. Ясаг нанаа. Шинэ логийн мэд хүргэе. Тэгээд энэ бэдэг та бүхэндээ өөрсдөө үлэлэх 11 дахь дугаарыг хүргэхэд бэлэн болсон байна. Тэгээд өнөөдөр бол яг бүрэн бүлтгүүрээр бид сууж байна. Бүдэнд нь орой мэд хүргэе, шинэ логийн мэд хүргэе, шинэ жилийн мэд хүргэе те. Оны сүүлийн дугаар 25 оны те. За тэгээд мэдээж хэрэг платинум мэд гэвч энэ бэгийн үндэсний дээдлэгийн албан ёсны ап Toki дээдлэгийн тоглолтын таамаглаж Toki Epic амдэр зөв таах бүрдээ бидик хож боломжтой юм тоглолтын статистик мэдээллийг цаг алдалгүй Toki апаас хараарай. За Toki апаараа бас нөгөө All Star-ын санал өгж байгаа шүү дээ. Тоглогч нартай тийм бас тий. Монгол тоглогч нартаа саналаа өгцөөгөөрэй. За тэгээд Platinum event гэж Coca-Cola хүслийн шинжил. Coca-Cola. Тэр энэ шинэ жилийн хамгийн гоё реклам ер нь хүүхд байхаас Coca-Cola реклам хамгийн гоё байсан юм. Хүслийн ундаа угаараа. Мөн шүү дээ уул байдаг. Тийм. За тэгээд мэдээж бас электрон барааны эхлэлгүүр PC mall байгаа гэдэг хэлмээр байна. Тэгээ PC mall-оос та бүхэн одоо дэвс шинжилгээр бол хамгийн гоё билгүүдийг электрон барааны хамгийн гоё мэдээж хямдралтай байдаг. Тэгээ хамгийн гол нь урьдчилгаагүй лизингээр нотлохгүйгээр орлогоонотлохгүйгээр та бүхэн авах боломжтой. Тэгээ PC mall-оос та бүхэн электрон бараа сонгороо гэж. За ингээд эхлэхөө. Бидэд ярих мэх байгаа хаа. Тийм ээ. За тэгээ өнөөдрийн дугаар нэлээд гоё болох бах. Тэгээд Cavs Knicks-ийн тоглолтоос эхлэв бүгдээ. Дорндор жоо явцгаая гоо. Сиё. Зул сарын тоглолт шүү дээ. Тийм. Ер нь зул сарын тоглолтоос явчих шүү дээ. 5 тоглолт болсон. Зул сарын тоглолт нэр юу нэгээд энэ хамгийн ихний тоглолт тийм ээ. New York Knicks, Cleveland. За ер нь тоглолт үзсэн мэт зул сарын тоглолтуудыг бүгд үзсэн мэт. Аль баг нь ер нь бүтэн бүртгэнээр тоглосон. Ер нь бол тоглолтын туршигтай уул нь бол Cleveland илүү явсан шүү дээ ер нь. Тоглолтын 4-4 хүртэл. Тийм. Дөрөвийн донд хүртэл, төгсөл хүртэл. Төгсөл хүртэл ер нь Cleveland илүү яваад байсан. За ганц сэлгэнээс Evan Mobley орж ир тоглож байгаа сүүлийн 2 тоглолтын дээр бусдаараа Гэмтээсээр гэж ирээд. 2-4 7 хоног гэж яагаад яг 12 хоноод эвлэрч байгаа. Хурдан эргэж ирсэн авч. За тэгээд 100 сарын тоглолтууд бол ер нь мэдээж хамгийн гоё тоглолт болдог. Хамгийн гоё өдөр. Тэгмээ яаж нөт бид яаж энэ тоглолтуудыг урьдчилж таамаглаж тавьдсан бэ гэж те. Яг энэ хоёр нэг бол тавихад бол амархан бохоо. Энэ бол ер нь одоо Бүсийнхаа хоёр шилтгэнд байх болов гэсэн таамаглалтайгаар ер нь тавьчих байгаа бах те. Нэг баг. Тэгээ 5 тоглолтын 8 нь өрөнд бүс юм байгаа шүү дээ. 2-нд орнд бүс юм. Тэгэхээр өрөнд орндын ялгаа бас тийм том байна. Хөө. Энэ тоглолтын туршууд энэ уулын клевер илүү яваад ирсэн юм л да. Одоо энэ дорноо харагдаж чинь тэгээ 3 дугаар дуусах 92-80 гэж бодчих. Та хийсэн. 17 оноос ирж ирсэн. Яа. Марто. Арт биштэй гарсан байх шүү. Darius Garland энэ тоглолтод 10 оноостой амжилттай дабл. Clarkson Яалтчгүй. Мичлийн тоглохооны самраас дахиад 3. Энэ залууч яалтчгүй бас өөр байгаа тий. Өөрөө. Brunson. За ингэж хэцүүллээ тий. Дөрөвдүгээр дуусах 1 минут тухайд клев илүү байгаадсан юм шүү дээ тий. Brunson ялчгүй. Клач юм аа. Клач. За тэгээ энэ дээр
Яа. Хашаагүй. Самбраас хашаагүй тэгээд. Йоо. Юу Хүмүүс шиг орчих. амар. Нэг шахсан мөрчин гоор мөрчч та. Тэгэл. Хакам ижил хийсэн байж шүү дээ. Яа. Йоо. Татаж аваа тий. Сүүлд алтаны тоглолт ороод тий. За тэгээ тайм аут авахгүй болохоор. Ой тоглолт тий. Амар тоглолт амар. Харуулын тоглолт бариад 11 бариад 17 оноо. 11 бариад. За тэгээд юу юм асуусан. Капстер ер нь яг юу дутаад байна? Баясаа. Кавстер юу тусах? Төсөл дээр юу дутаад байна? Үгүй зүгээр кавс дээр ч над бол яг үндэл нэг яриад юм бол өмнөх дугаар хэдүүлээ нэлээд ярьцтэй. Тэр бодол бол өөрөөсөө огт өөрчлөгдөв үлээ. Тэгээд зүгээр яг энэ нэгстэй тавьсан Зулс сарын баярын яг зүгээр Зулс сарын баяр гэдэг утгаараа чухал тоглолт. Тэгээ бүсийн бас гол өрсөлдөж нэг энэ утгаараа зүгээр кавс энэ үлрэлийн дунд солилцоо өгөх хэрэгтэй байна гэдэг л бодол төрсөн. Өөр үлсэл. Капстер ч юм уу Нью-Йоркт ч юм чамд ирэх юм байна. Кавс дээр тийм өнгөрсөн дугаар дээр ярьсантай ер нь бас адилхан. Яг нь Сэм Мэрилийг гаргаад эхэлсэн гэмтлээсээ эргээд ирсэн байгаа. Тэгмээд ямар ч нэг шидэгчтэй гаргаад эхэлснээр тоглолт нь арай өөр болсон. Ер нь зүгээр хожигдож байгаа ч гэсэн нэг болохгүй байгаа тоглолтонд тодорхой хэмжээний өөрчлөлт авчирсан. Яг харахгүй нэг шидэгчтэй байхаар ашигтай аваад байгаа. Гэхдээ Сэм Мэрил арай жижигхэн байгаа даа. Мэрил, Гарланд, Мичл 3 хамтдаа арай жижигхэн болцоод байгаа. Тэгээд ер нь нэг бол Струсиг ирэхийг хүлээн. Үгүй бол тэгэл яг солилцоо бол ижил таардлаа. Андч нь солилцоон дээр бол 100 итгэж байгаа юм. Гүү би бол Cleveland Cavaliers-ийг яван чангарна гэж харж байгаа. Яг одоо л нэг Darius Garland нэг яг өөрийнхөө өнгөчнөд үзүүлсэн тоглолтыг үзүүлж байна. За Donovan Mitchell-ийг бид нар тэгэл муулал гэдэг мөртлөө яг хийж чадж байгаа зүйлүүд энэ өнөөдрийн тоглолтын дээр чинь энэ саяны тоглолтын дээр чинь харж байна. Тэгээд Evan Mobley нэг гэмтэл бэртлэхүү, Jarrett Allen тодорхой хэмжээний формд ороод ингээд ирэхээр энэ үлрэлийн 2 дугаар агс Cleveland Cavaliers шал өөр хэмжээнд очих байх гэж бодож байна. Тэр нөгөө бөмбөг эзэмшлэлтэй тал дээр Гарланд уу Мичл үү гэж ярьдаг шүү дээ. Хоёулаа зэрэг талбайтай байхад ашигтай ашиггүй нүг гэж. Ер нь өнгөрсөн үлрэлийн тоглолтод бол энэ хоёр хослон тоглох дээр нь бол асуудал байхгүй гэдгийг харуулсан. Зүгээр энийг харин дахиад нэг шат ахиулаад плей-офф дээр өөрсдөө нэг жоохон өөр төвшөнд авч чадах болов гэж харж байна. Тэр Капстер юм уу Никстер ч юм уу. Яг Кастер бол өнгөрсөн жилийн амжилт нь ер нь хамгийн сайн амжилт нээсэн болов гэж бодоод байна. Өнгөрсөн жил ер нь Donovan Mitchell-ийг харахаар 30 минут хүрэхгүй шахуу тоглоод тэгээд ер нь баг нь маш сайн амжилттай хожоод яваадсан шүү дээ. Тэгэхээр тэр Каус бол ер нь хамгийн сайн Каус байсан болов гэж бодож байна. Яг энэ маягаараа тоглох боломжтой гэвэл боломжтой ууг нь Каусын бүрэлдэхүүн ч юм уу одоо байгаа тамирчид ер нь тоглогчтой уур чадварыг харах юм бол яг одоо ингээл OKC одоо юу гэдэг ингээл нэг ихний хэсэгт ингээл шэйг амраагаал тоглоод хожиж болоод ирсэн шиг тийж тоглож боломжтой байгаадсан. Гэхдээ одоо байгаа бүрэлдэхүүнээр яг өнгөрсөн жилийн шигээ сайн тоглож чадахгүй, амжилт гаргаж чадахгүй ингээ ялагдаад яваад байгаа болохоор одоо магадгүй гэхдээ Каусын одоо арын офснаас юу хүсэж байгаа зорж байгаа гэдэг нь бас сонирхолтой байгаа юм. Одоо ингээд энэ багийг бүрдүүлсэн, энэ багтаа итгэж байгаа юу, итгэхгүй байгаа юу? Эсвэл одоо нөгөө сольж явуулаад одоо богино хугацаанд амжилт гаргахыг хүсэж байгаа баг юм уу гэдгээс шалтгаалж дараагийн шийдвэр нь харагдах юм болоо гэж байна. Бид одоо яг энд гарч штэ. Яг одоо энэ хүсэлтийг харж байгаа бүгдээрээ. Jalen Brunson, Одоо Никсийн зөвс өнгөрсөн үеэр нөгөө дутагдсан сэлгээ яа харахгүй энэ жил арай өөр байгаа. Тэгээд тасалжуулагч солигдоод залуу тоглогчдыг ашиглах ч гэсэн арай өөр байгаа. Удирдлагын турш анзаарчихсан. Энэ тоглолтын дээр бүр томруунаар анзаарчихсан тий. Jalen Brunson төгсгөлд 4-4-ийн төгсгөлд 3 удаа дараалж 3-аас оруулсан ч гэсэн талбай дээр хасахаар 17 гэсэн үзүүлэлтээс бол коллег нэмэх 24 үлдчихтэй юу гэсэн ч юм тий. 2 оноогоор хожиж байгаа тоглолт шүү дээ. Тэрэн дээр нэмэх 24 үлдчих юм аим шиг үзүүлэлт байгаа. Угаасаа нөгөө юун дээр Brunson хэлсэн шүү дээ. Яг энэ тоглогч нар яг бизнес шал өөр болж байна. Кампи агадраас хэлсэн шүү дээ. Энэ тоглогч нарыг амиа тавьж тоглож байна. Тэгэхээр тэр хоёр яг нэгсэн дөрөв тоглож байгаа хоёр нь яг бидний одоо хараад байгаа энэ Нью-Йоркийн одоо яг нөгөө одоо X factor биш үү тийм ээ. Сэлээс самуус гарч ирээд маш өндөрж 24 13 гэдэг чинь чод нийтээр маш том тийм үү. Одоо Miles McBride-ийн гимтэл ер нь бол коллегд бас боломж олгож байна. Тийм.
Ер нь NBA нэг юм байдаг шүү дээ. Нэг нь гимтгүүд нөгөө хүн заавал боломж гарч ирдэг. Бэлэн байждаг тийм. Бэлэн байж идэг тийм. Одоо зүгээр тип засгалжуулагч Нью-Йорк Никстэй байсан бол коллект магадгүй боломж гарахгүй Энэ байна. тоглож үүдээ мэдхгүй ч бодгоо тийм. Тэгээ нэгсийн удирдлагын энэ 109 сая тулгаж хэлж байна. Кларксныг авчирсан маш зүүн хөдлөөс юм а гэдэг. Өнгөрсөн удирдал нэгс чинь сэлгээний дундшон авалтаар лигийн бас сүүлийн байрууд явуулсан баг. Тэгээ өнгөрсөн удирдал 21 оноо дундсан сэлгэнээс. Энэ удирдал одоогийн байдлаар 31 тоглолтын дараагийн байдлаар 21-ээс 10 дахин 10 оноогоор илүү 31 оноо дундсалж байна. Сэлгэн тий. Сэлгээ бас олон тоглолч ашиглах тоглолчтой минутын хуваарлтыг зөв их нь систем мөхт ямар чухал юм бэ гэдэг нэгсийн өнгөрсөн удирдлын амжилтын удирдлын дундсалж байгаа онооны ялгаал харагдаж байна. Ерөнхийдөө залуучууд юу гэхдээ Нью-Йорк юмнууд юу бол нийлээ цааш одоо нэг өөрийгөө харуулсан юм шиг коллег бол цааш улам сайн ажиллаад явах байх тийм ээ. Ер нь бол ротейшн ороод явна гэж. Ямар ч зүйл дурдсан. Өөрийнхөө минутыг бол ямар ч зүйлгүй бол авчиж байгаа тийм үү. Өөр нэг зүйл ярих юм байна уу? Ер нь сая юунаас капи авраг боллоо. Тэрнээс хойш нөгөө баг бол арай зорилго нь арай өөрчлөлт юм уу? Эсвэл одоо шууд дорн тусын контейнер баг. Одоо тэгээд Мич Робинсон ч гэдэг юм уу ингээд сэлгэнээс тоглож байгаа тоглогчид нэлээд олоолаа болчлоо тий. Тэгэхээр Джейлен Брансныг одоо муу тоглосон тоглолтын жишээ нь Нью-Йорк Никс хожих магадлалаас тодорхой хэмжээний өнгөрсөн үеэлд харьцуулбал өндөр болчихсон юм л да. Энэ бол маш том даваа тал гэж байна. Одоо зүгээр Нью-Йорк Никсийг би бол дутуу хүлээд байгаа шүү дээ. Одоо Cavaliers-ийг одоо Steel Knicks-ийг ер нь плей-офф бүрэн бүрэлдэхүүнээрээ тааруулж хожих боломжтой өнгөрсөн дугаар дээр ярьж ирсэн. А гэхдээ зүгээр Knicks-ийг аюултай болгож байгаа нэг хүчин зүйл нь Mitchell Robinson л аваад миний харж байгаа гэсэн. Mitchell Robinson гэдэг тоглогч өнгөрсөн жилийн плей-офф дээр ч гэсэн улирал дугаас гэмтлээ улмаас улирлын бүтэн тоглолтод оролцдоггүй ч гэсэн яг плей-офф дээр хамгийн том давуу тал болсон тоглогч Mitchell Robinson байсан. Нөгөө катинг хийж чаддгүй хийдэг. Нэг артер оноо авахгүй ч гэсэн. Тэгээд энэ тоглогч каптер ч гэсэн энэ тоглогч яг ингээ одоо ч гэсэн ингээ сэлгэнээс гараад тоглоод байгаа ч тийм. Ингээ Mitchell Robinson л энэ баяр миний хувьд зүгээр яг аюултай болоод байна л гэж хараад байгаа. Бусдаас нь бол юу хүлээж ийн тэр нь ойлгомжтой шүү дээ. Бусд нь бол ингээ байр суурь эзэлсэн тоглогч дөө. За бүгд дараагийнхаа сэдв рүү орё. Тэгээд түрүүчийн нөрөнд туссан нэгэн драма Draymond Green-тэй холбоотой. Draymond Green Steve Kerr-тэй Тоглолтын дундуур тий. тоглолтын дур маргалцсан. Тэгээд тоглолтыг орхиж ирсэн тий. Яг одоо бол насаараа байтсан хүмүүс хэд. Тэгээ тэр тоглолт нь хоцсон тий. Хоцоо. Тэгэхээр юу хийлээд байгаа юм бэ? Эд хэлээ тий. Тийм. Тэгэхээр юу хийлээд байна? Коуч л мэдэн шүү дээ гэж хэлж байна да. Коуч л мэдэн шүү дээ тэгээд. Draymond Green энэ техникийн алдаа аваад торгуулсан торгуулаараа $100 сая доллар болсон байна. Пүү тийм. Торгуулийнхын Торгуулсан тоонуудын нэг мөнгө нь нийтдээ $100 болсон юм шиг. Би бол тэгж боддоо шүү. Draymond Green айгу тийм сайхан сэтгэлтэй залуу гэж боддоо шүү. Одоо зүгээр нь гаргаж байгаа цан харагдсан ч гэсэн ер нь бол тийм нэг ямар нэгэн хорон муу санаа ч юм уу ерөөсөө агуулдаггүй. Зүгээр яг тухайн тоглолтын моментод магадгүй жоохон хитрхи шатах ч юм уу те хожихыг хүссэн тэр сэтгэл зүгээс болсон үйлдэлүүдээ заримдаа баг зэрэг хэтрүүлчдэг гэж боддог. Тэгээд Тэсээс очтой юм багтаа айгу хортой үйлдэл агих гаргадаг шүү. харин яг тэрийг хэтрүүлээд байгаа юм байхгүй юу? Тийм. Зүгээр. Гэтэ энэ яг ийм үйлдэл нь заримдаа багт хэрэгтэйгээс тусахгүй байна. Сөргөөж нөлөөлөхгүй байгаа л да. Гэтэ яг энэ олон жил одоо Golden State Warriors-ийн Dynasty одоо Draymond Green-гүйгээр төсөөлөхийг аргагүй болохоор би бол Steve Kerr, Draymond Green хоёр бол цаашдаа ямар ч асуудалгүй зүгээр учраа олцсон байх гэж бодож байна. Тийм. Ер нь бол өөрсдөө ч ярьсан шүү дээ. Яг хөвлийн багуур дараа нь яг тоглолт тусан дараа Green хэлсэн. За тэгээд ер нь бол тоглолтын тим юм. Хаштай л гэсэн үү? Ийм зүйл бол бас тэгээд одоо бааж өнгөрсөн тийм болохоор яг тэр нэг боцсон юм алгаал гэжсэн л дээ тийм. Одоо миний хувьд чинь багийн ийм лидер тоглогчийг харин ингээд дугаа байгаад те багийнхаа төлөө ингэж ойрлж хашгирахгүй ингээд хитрхи тийм хуваачихсан байдалтай байх юм бол тэр нь надад илүү баг хэцүү тусах байх. Тэгээ би бол энэ бүх юм тасчулснаас Стив Керр шиг өөр Гринийг ойлгох тасчулж энэ хорвот ертөнцийн байхгүй гэж боддог шүү дээ. Родмонтай хамт тоглолцсон шүү дээ. Гэхдээ ер нь тийм би ингээд яг өмнө энэ тохиол зөндөө болдог гэсэн шүү дээ. Тэгээ Стив Керр тэр гаргаж байгаа хандла тухайд ингээд начиг юм бошгууд өдөөс юу гэдэг юм шиг ингээд баг өдөөс ингээд болохоор тийм гаргаж байгаа шүү дээ. Ингээд тайм өөрийг ингээд яг өөрийнх нь байгаад ингээд бүх юм яагаад тэгмүүтээ өөртөө ашигтай тоглолтыг эргүүлчих чаддаг. Тэгэхээр бас тэр нэг тасчулж хүний бас нэг том юм гэж боддог л да. За бүгдээ тоглолтыг үздэг хөө. Юуны Christmas-ийн тоглолт Dallas Golden State Warriors талбайдаар
Даллас хүлээж авсан тоглолт тийм ээ. Curry-ийн тоглолтын дээр Clay-ийн бүзэг өмс тоглосон уу? Тэгсэн хаантаг өмс. Тэгсэн тий. Тэгсэн. За Stephen Curry-гийн бүсний аялал үргэлжилсэн. Өмссөн тийм. Тий. Тоглолтод ирэхийн өмнө Айрс өмсөж ирсэн. Тэгсэн. Reebok өмссөн мэт тий. Тэгээд тоглолтын өмнөөс нөгөө юу гарсан мэсэн шүү дээ. Нөгөө Steve Curry хоёлаа. Clay-ийн талаар. Clay-ийн талаар тий. Clay-г бол үнэхээр их санаж байна тий. Тэгээд болдог байсан бол Clay-г аваад имээр яаж гэдэг юм тий. Тийм зүйлүүдийг бол ер нь ярьсан байсан. За тэгээд Хорфорд гинтлээс ирж ирсэн. за Horford-ийн харин энэ гимтлээс ирсэн яг энэ тэр тусмаа 1-р үеийн төгсгөлийн тоглолт нь ер нь шууд баг энэ ялтыг авчирхай тоглолт туссан шүү дээ. 1-р үеийн төгсгөлд 3-4 хичиж байгаа. Тийм ээ. Шууд нөгөө онооны нөгөө зүрэг хот болсон шүү дээ. Сая Эдиг гинтэй гарсан. Эдиг гимт гарсан тий. Anthony Davis. Жими 9 самбар 9 ассист. Тий. Жими Батлер, Дреймонд Грин хоёр хамтдаа хараа шиггүй гэдэг талаас яриануд гараад эхэлсэн л байна. Энд дээр юу гэж бодож байна та? Тийм бол байгаа байхгүй. Яг уусаа хоёулаа 3-аас шидэлт нь жоон тааруулч гэдэг юм уу те. Тийм анхал ярьжсэн л сэдвүүл дээ. Дахиад хөндөгдөөл юм. Надад бол Golden State Warriors-д бол Jimmy Butler тэр 3-аас олон шидэх юм бол ашигтай байхгүй. Өөр нөө. Угаасаа өндөр хөвтө шидэж чаддаг шүү дээ. Тэгэхгүй нөгөө нэг Дреймонд Гринийн найруулгын үүргэн дээр Jimmy Butler бас давхар оролцоо яваад байхаар энэ хоёрын тоглолтод бөмбөгөө хуваах тал дээр жоох асуудал байж магадгүй гэж бодчих. Ямар оролт. Солоогоор тий. Би юу Gafford-ийн тэр буруу пас өгснөө body language-аас болоод ингээд энд бол хэлчихлээ сая. ямар даа. Хөө Curry спортчлаа шүү дээ. decoy гэдэг байна шүү дээ Curry-ийг. За ерөнхийдөө цөмөгтэй юуны талаар ярилцсан Golden Warriors талаас жоо ярьж тийм ээ. Golden Warriors-ыг одоо бүсийнхаа 8-р явж байгаа. Тэгэхдээ яг Golden Warriors-ыг хинч контент баг гэж одоо нэмлэхгүй л дээ. Гэтэ Golden Warriors Тинч юу? За та нэрж мэрж болно шүү дээ. яг зүгээр одоогийн байдлаар ингээд та нар хинч цэг нэрлэхгүй бидний мэдж ил та яг зүгээр. Гэтэ нэг маш гэрэл гэгтэй тал байгаа. Golden Warriors. Тэр тусмаа яг нөгөө дээр байгаа ганц хоёр багийг бодох юм бол нэг гэрэл гэгтэй нэг тал байгаа. Тэрний үг бол хамгаалтаараа 3 тавьж байгаа байхгүй юу? За баяр. Тэгэхгүй энэ чинь өөрөө нөгөө баг бас нөгөө цаашгаа хэр доктортой байх юм те энийг цаашаа бас аваад явах боломжтой доош унахгүй ч гэдэг юм уу нийт том зүйл нь гэж би бодоод байгаа. Тэгээ мэдээж хэрэг бол юунаас хойш хамгийн их нөгөө солилцооны тал дээр хамгийн их ажиллаж байгаа баг Golden Warriors байгаа байхгүй одоо. Тэгэхээр солилцоо идэх нь бол одоо маш тодорхой. Тэр юу ч болж магадгүй. Хамгийн их өөх юмгүй байж ажиллаж байгаа тий. Тэр яг солилцоо угаасаа хийгдэнэ. Гэхдээ яг нөгөө нэг гэрэлтэй гэгээтэй талын хэлээд байна л да. Хамгаалтаараа явж байгаа гэж. Коучинг систем тэр нь ер нь тэгээ багуудтай тоглож байгаа тоглолтуудыг харахад ерөнхийдөө бол бас тэгж харагдаж байгаа. Гэхдээ мэдээж яг тэгэл плей энэ дээр үзэх байх л та. Зөв ийм бодоо. Stephen Curry-гийн одоо сүүлийн хэдэн жил энэ багийг тодорхой хэмжээний өрсөлд NBA-д өрсөлд аврагын төлөө өрсөлдөхөд хэмжээний байсаар байгаад зодог талиасаа гэсэн тийм нэг хүлээлт байгаа байхгүй. Тэгэхгүй Kobe Bryant хэдийгээр 60 оноо авал зодог тайсан ч гэсэн яг сүүлийн 3 жилээ Los Angeles Lakers багийн плей-офф орж чадаагүй шүү дээ. Тийм болохоор тэр 3 жилийг нэг хэлсэн гэмтэл ирж ирсэн дараа нэг тийм үтсэн юм шиг санагдаад байгаа байхгүй. Яг тийм яг над нар чинь юм ярив. Бид нар нэг Curry дэлхийн хамгийн шилдэгч гэж ярьдаг. Хамгийн шилдэг оноо төгч шилдэгч ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгдэг үстэй тийм байсаа. Тэгсэн чинь энэ тоглогч чинь 26,000 оноо буюу бүх цаг үед 22 дугаар байранд ороод ирж байгаа. Тэгэхээр нөгөө зөвхөн шилдэгч биш бас хад скорер болчиход байгаа байхгүй давхраас тийм. Холбогчийн байрлал тоглох. Тэр нь бидний ярьдаггүй шүү дээ. Одоо тэгээд Kevin Durant-ыг Kevin Garnett-ыг бол одоо баг дараагийн тоглолтыг гүйцэж байна. Өнөөдөр 39 авцсан байсан шүү дээ. Дараагийн тоглолтыг гүйцээ. Тэгээд энэ жилдээ баг ингээд нөгөө юуг нь харах юм бол 12 11 дөрөөр л ороод ирэх боломжтой. 11 рүү юу? Тий. Энэ жил гэхэд 10. Тэр тоглогч нар ойрхон Ялзуулах нь тий. 1000 оноо 1500 оноо дотор ерөөсөө тэр эргэжид ихний 10 руу орчих боломжтой болчих. Тэгэнгүүт бид нар одоо юу яриад гэхээр зөвхөн нөгөө дэлхийн шилдэг шилдэгч биш бас хаад
давхраас шидэг оноод өгч болоод ирж байгаа байхгүй тий. Эхний 10 руу орчих чинь гэдэг. Грам шидэгсэлж автоматар л оноод өгж байгаа юм. Яг хэрэгтэй. Скороор зүгээр хамгийн өндөр оноо төлж байгаа. Гэхдээ бид скорер гэж юу ярьдгүй шүү дээ хизээж байгаа. Шидэгч гэдэг нь бүр нөө нэг өөр ертөнцийн тэрийг ярихгүй бол болохгүй байгаа юм чинь ярихгүй л. Яг зөвөр 26,000 гэсэн чинь Стефен Curry-гийн хувьд бол надад бага юм санагдаад байгаа байхгүй. Ер нь Тоглолт гайхахаар тоог шүү дээ. Тоглолт болгонд л барыг 7 удаа 3-аас хийж байгаа хүн шүү дээ тий. Тэгэхээр чинь нэг хийдий автоматар нэг 20 оноо ч юм уу тий. Ойлгомжтой байдаг. Хүний хувьд одоо л 22-т орж ирэл одоо л 26,000 гэхээр бас жоохон удаан ч юм шиг надад зөв миний хувьд бол тийг санагдаад байгаа. Одоо аль хэдийн нэг насыг ботход ч юм уу ингээд Яг карьерийн эхний жилүүд NBA-д бас олон жил хойно орсон шүү дээ. хойно орсон. Коллеж тоглож ороогүй. Тэгээд эхний жилүүд нь гимт хүртлэхтэй зөөн тоглолтно. Яг гимт хүртлийн түүх аримтай л Ахтай. Дэвидсний сурвалт 2 жил 3 жил Орж тоглож байгаа. тэгэн гутлаа NBA-д орж ирээд шагааны гимтэл хүртэл ерөөсө салаагүй шүү дээ. За тэгээд Монте Элсэн сэлгээ байсан гэдэг. Эхний 5 ер нь карьерийн эхний 3 4 жил ер нь бол жоохон Хэцүү тий. хэцүүсэн шүү дээ. Тэгээ болж үл гинт жоохон байж байгаа гэдэг чинь. Гэтэл миний бодлоор 30,000 ороонд Тэгтээ 26,000 чинь Jordan-гийн одоо юу гэдэг юу чинь 32,000 гэл айгу одоо Ер нь бол ойртсон гэж. LeBron линийг амар өөр болгоцсон. Тий. Яг зүгээр одоо Warriors дээр ярихмаар байгаа зүйл гэх юм бол Stephen Curry одоо ер нь зүгээр энэ жил за өнгөрсөн жилээс л юм да миний хувьд бол зүгээр яа харахгүй одоо нас гэдэг зүйл багийн лидер нь 35-аас дээш настай байвал ер нь тэгээд амжилт гарахгүй нөр ойлгомжтой байна гэдэг бол 100% ойлгомжтой. Нийт лидер нь одоо 35-аас дээш үү? Тэгэл тийм учраас Warriors өөрчлөлт хийх хэрэгтэй. Stephen Curry нэг лидер байх юм бол Warriors дахиж аврагын төлөө ч юм уу гарахгүй нөр ойлгомжтой байна л гэж харж. Тэгээ магадгүй бас Тэрийг хүлээн зөвшөөрчих хэрэгтэй л юм санагдав. эсвэл одоо яг Curry дээр тогтсон одоо маш сайн багийг бүрдүүлчих хэрэгтэй байна тий. Curry-г хоёр дахь туслах дүр болгож тий. Одоо Golden State Warriors дараагийнхаа нүүр царайг тодорхой болгоод дараагийнхаа чиглэлийг тодорхой болгоод нөгөө ярих гэсэн баг чинь бол тэнд тодорхойлоод өөрчлөлт хийсэн шүү дээ Тий. үжээ хийцэн байгаа. Тий. За юу бүгдээрээ тэр нөгөө багаас нь нэг залуу бидээс ярих хэрэгтэй. 19 настай залуугаас ярих хэрэгтэй тийм ээ. Cooper Flag сүүлийн 10 тоглолтонд 24.4 оноо 6 самбар 4.8 дамжуулт 1.3 хаалтыг хийчихэд шүү дээ. Энэ бол бөөрдөөс хойш хамгийн шилдэг сагцаагаас гэсэн юм юм байлээ. Тийм. Үнэхээр Олимпигийн тоош. Үнэхээр өөр юм бэл. MVP авах тий. Хамгийн амар нөгөө бид нар ярьж Би байсан. зүгээр- яг жинхэнэ цагаан тоглогч гэж Би зүгээр одоо ингэж хэлжүүл үгүйг бол мэдэхгүй байна. Гэтэ зүгээр яг сүүлийн үед бодогдож байгаа бодлын тоглогч Лука Дончичээс илүү юм байна гэж бодоод байгаа би. шууд уу 19 дэх болгоч юм гэж бодож байгаа. Арай ирт шүү. Потенциалын л хэлж байгаа шүү дээ. Яг гоо энэ тоглогч 25 6 өрөөд ямар болохыг мэдэхгүй л Би дээ. бол Лукагаас илүү гэж бодлоо. Илүү гэж болгож байгаа нь хамгаалт гэж байна. Нэг л хамгаалтна. Би бол заах Лексэн талаар хэдүүлээ ярина. Би Лекс дээр Лукаг жоохон муулнаа. Тэг Лексийг ярихаар ярив. Cooper Flag-ийн энэ үеийн баг Антони Дэвисын гимтэл, Кайри Ирвингийн гимтэл Cooper Flag-ийг өөрийгөө харуулах боломжийг илүү хурцсахчуу гэж би харж байгаа. За Номер 1-ээр шахуу тий тоглохоор. Гэтэ бид нар Cooper Flag-ыг одоо харж байгаа ш. Cooper Flag-ыг бид нар яасан гэхээр нөгөө түрүү жилийн Олимпийн бэлтгэл дээр Америк шигшээтэй эсрэг бэлтгэл хийхэд Cooper Flag гэдэг залууг Антони Дэвисийн өдөөс зүгээр яа тоглож байгааг хараад бид бүгдээрээ юу вэ энэ залуу чи хараад 10 дотоо байсан шүү дээ. Энэ залуу бол үнэхээр юу вэ гэдээ ярьж исэн. Тэгээд сая Дүкт ороод юу асыг харлаа тэгээд ингээд Яг зөвөр нөгөө нэг яг тэр нь улам ингээд бүр ингээд нэмэгдэл яваад шүү дээ. яг удирлын ихэнд нөгөө нэг орж ирээд уус амар өндөр хүлээлттэйс орж ирсэн цагаас хойш амар байх юм л өгсөж удирлын ихний тоглолтууд дээр бас тийм байж чадаагүй шүү дээ зарим дээр. Тэгэхээр яг одоо ингээд тэр нэг ер нь нэг ингээд NBA-д нэг жилийн хугацаа өнгөрөөцөн тоглогч шал өөр болчихсон шүү дээ. Тоглохгүйсэн ч хамаагүйгээр. Одоо бэртэлтэй одоо жишээ нь Чэтиг бодоход ч юм уу тий. Тоглоогүй байж байгаа хоёр дахь жилээс орж гэж юм уу тэр дасах нэг хугацаа хэрэгтэй юм шиг. Миний бодлоор бол Cooper Flag амар хурдан тасчлаа. Би бол энэ жилжингээ ч юм уу улирлын бүр тал одоо All-Star-ын хоошоо хүртэл ч юм уу тий. Ер нь л одоо улирлын ихэнх шигээ ингээд нэг жоох орон гарan байгаад идэг ч юм уу жоох хэцүү байгаад идэг байх юм болоо гэж бодсон чинь одоо Сансныг отоход бол шал одоо хурдан ингээд байрсан. Надад зүгээр энэ тоглогчийн нэг юм хараад гайхаа. Одоо яг нэг тоглолтыг хараад яг үзэхээр хизэж 19 тоо санагддаг байхгүй. Тэр л хамгийн даваа юм сэн. 19 нэг Сая 19 хүрсэн шүү дээ. Тэгэхээр 19 нэг яг нэг NBA-д нэг 4 Таг суудсан юм шиг нэг тийм NBA-д тоглоод 4 5 жил болцсон гэж тоглоод байгаа. Зүг баш улирлынх нь нөгөө санжи хитрхийг бөмбөгтэй тоглосон шүү дээ.
Тэр нь өөрийнх нь тоглолтын арга барилт нь үнэхээр холбогч болгож тоглолоо. Тийм үнэхээр зохицгүй байсан юм байна гэдэг нь одоо сүүлийн тоглолтууд л харж. Нөө анар сүүлийн хэдэн дугаар байнга яриад нэм хард гэдэг холбогчийн байдал ямар чухал вэ гэдгийг л харуулчаад байна шүү дээ. Хүн болгон тийм байж чаддаг. Хайрын ирээд ирэх юм бол Dallas Mavericks Cup flag-ийн формтоор ингэж тоглох юм бол Dallas Mavericks бас үнэхээр тий. Ховор гараад хэрвээ санаж ивэл Lakers Dallas-ийн солилцоо ихэд би урттай Dallas-ийн солилцоо хоцсон баха гэдэг санал хэлчихсэн тийм. Тэгээ над бол тэр бодол дахиж төрөөд байгаа. Эдний Дэвис бас бэлтлүүд бас байгаа даа. За Anthony Davis ер нь Dallas-аас явсан бах уу? Тэснээс Kyrie Irving 1 сарын 7-нд ирнэ гэсэн. Ирвин харин тийм байсан. Тэгэх юм бол ойр зэрэглээ тоолж эхэлнэ гэдэг. наа чи харин бас Далласын фэнүүдээр бол маш гоё мэдээ шүү дээ. Биш тийм. одоо тэгээд ийм байгаа байхгүй нэг онцгой драфтын нэгүүд өгдөн шүү дээ үе үедтэй Вемби ч юм уу Леброн ч юм уу хүлээлтэнд орж ирдэг. Cup flag-ийн хараа өөр байхгүй. Одоо Кайритай AD-тэй тийм том одуудтай баг дээр драфтлагдчихж байгаа. Нэгт хоёрт дарамт нь бас өөр. Ер нь бол Cleveland жишээ нь 2003 онд Леброныг драфтлаад тэр жилдээ плей-оффт ороогүй. Гэхдээ яг ингээд Леброны потенциалыг л харуулаад ингээд Леброн бүх хэрхэмтлээ өгөл нэг тийм жил болж байгаа бол Cup flag-аас одоо ерөөсөө ирж байгаа дарамт нь амжилт. Шууд их нэжлээс. Тэгэхээр нэг цаг нь арай өөр орчиж байгаа. Anthony Davis интергээл яхахаар цаг нь яваад байна л да тийм нэг бас Яг болов. зөв Dallas Mavericks яагаад би Anthony Davis-ийг Dallas-аас явуулсан гэж харж байгаа гэхээр солилцооны одоо ингээд PJ Washington ч юм уу Najee Marshall хин байдیں۔ Довтлогчийн байрлалд тоглож байгаа тоглогчдоос соликер үнцэн төрөхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр Cup flag гэдэг ийм эрдэн шиг тоглож олцсон бол энэ залууга улам өмчлөхийн тулд Anthony Davis-ийг явуулаад өөр асет үнцэн орж ирнэ шүү дээ. Тэрийг бодоод уртаа харах юм бол Anthony Davis-ийг хурдан солилцоосоо л гэж хараад байгаа. Гэхдээ ямар ч гэсэн энэ жилдээ дайрах гэдэг юм байна тийм. Ямар ч гэсэн дайрж үзэх гэдэг. Үзэх хаа. Тэгэхээр баян жилдээ дайрж үзүүлж үзвэл байгаа юм бол. дайрж үзвэл Anthony Davis солихгүй зү. Тийм. Яг Энэ жилдээ дайрыг жил гэхээр дайрах гал байна л гэж бодсон. Тэгээ баясгийн сая хэлдэг тэр нэг урттай нэг ингээд ашигтай гэсэн шүү дээ. Тэгээ солилцоо болоод Даллас нь тэгээ өөрөө доошоо унаад тэр жилдээ. Тэгээ шууд нэгээр шууд Cup flag-ыг аваад ингээд одоо Яндор одоо бас нөгөө драфт. Тэгээ та боддоо ингээ урттайгээ бодоод 10 жилийн дараа ихтэй нүгт 29 тэл шүү дээ. Тэгэхээр 65. Би дөнгөж 40 гарч байгаа. Мэдөө яах гэдэг юм бэ? Тэр хүний нас 10-аар яваад миний 20-оор яваад гэдэг юм аа. Cooper flag нэрээ 10 жилийн дараа дөнгөж 29 эд үедээ ирэхэд дүүн бараг 50 руу хүрч байгаа юм шиг. Тэгэхээр та ч юм уу. За би юу шууд бүгдээ рок түүний одоо яг нөгөө тулгааны ярина гэдэг рок Lakers-ийн тоглолтын өдөр Нэр 65 юм шүү дээ. би их 50 өчөдгөө ямар ч 40 гэж гарч ийн яах За. за энэ тоглолтын Чи өдөр ийм хүнийг муулах гэдэг юм уу? Тий. Хамгаалтын харснаа сая. за гэхдээ яг энэ тоглолтын дараа бол Америкийн хэвлэл мэдээллүүд тийм ээ ер нь одоо баг сая 7 хоног ярьлаа дөө яг үндэ Lakers-ийн талаар тэр тусмаа Lakers-ийн хамгаалтын талаар бол одоо баг тий тэр чигээр ярьлаа шүү дээ. Тэгээ гоё алхаад явж байгааг нь бол бид нар маш олоод хоёр хүн зүгээр алхаад явж байгааг бол харсан тий. Тэгээ үнэхээр хамгаалахгүй маань гэдгийг коуч хүртэл өөрөө жижигрэдэг хүртэл өөрөө хэллээ шүү дээ. Шударга хэлж ийлээ гоё. За үнэхээр Ер нь гарааны 5 тавуулаад хамгаалтнуудаа шүү дээ. Ягаал ингээл зөвхөн Лука Леброёг яриад идэв. Яг ясам дээр Ривс нь өөрөө ч хамгаалт муутай, Эйтэн ч хамгаалт цайтай төв биш. Хачимурач хөлийн хөдөлгөөн муутай. Гарааны 5 тавуулаа хамгаалт муутай шүү дээ. тэр чинь тэгээд одоо нөгөө яг нөгөө ганц итгэхгүй байгаас зүсэл Lakers-ийн шилтгаан л тэр үстэй юусэн. Одоо сүүлд дэжсэн чинь нөгөө түрүүчийн донолгоор хамгаалтаараа 25 төрсэн тийм 24 төрсэн шүү дээ. Хасаа 24 орсон байсан сая шинэ өөр 23 байр агцсан уу? тийм байсан хаа. Ер нь тэр 25 хавцал яваад тэгэхээр чи Lakers гэдэг багийнаас бид нар хизээч бодог магадгүй 25 дугаар үрэнд хамгаалт нээж өгнө харж байгаагүй хаа. Ер нь байг. Гэхдээ 25 руугаар хамгаалтаас арай байхгүй хаа. Байсан үе байж магадгүй юм. Нөгөө нэг амар үе байгаа шүү дээ. Байгаа шүү дээ. Тэнд баг 30 яваа. Арай үе байгаа шүү дээ. Кайл Кузма, Ник Йонг Монг гэдэг амар байсан шүү дээ. Washington Wizards шиг үе байсан Тэр үе байгаа шүү дээ. За одоо гэхдээ бүгдээр яг нэг юу ярих хэвээр энэ бол нөгөө Lakers-ийн талаар жоохон ярилцсан гэсэн шүү дээ. Тэр тусмаа манай тулгаа өнөөдөр хэрэг муулдаг ч үгүй сая. нэг залуу Нэг нэ тоглогчиг. Өнөөдөр тулгаагийн хоолож байгаа шүү дээ. Яасан бол. За энэ бол ерөөсөө үнэхээр нөгөө магадгүй ямар ч өрсөлдөө үзүүлээгүй тоглолт болсон шүү дээ. Яг Christmas тоглолт тийм. Тий. Хамгийн өрсөлдөөнгүй тоглолт. Хамгийн өрсөлдөөнгүй хамгийн одоо уйдахтай шахам тоглолтууд юм тоглолт. Тэр үнэ. Christmas тоглолт хамгийн
Нөгөө багууд өөрсдөө Крисмас тоглолт ер нь хожих дуртай байдаг шүү дээ тоглогч нар тийм ээ. KD гоё багт ирсэн юм тий. Хьюстон бол ядаргаатай баг шүү. Үнэхээр ядаргаатай баг. Энэ тэгэл нэг 7 тоглолтын цууралцгаа тэгээд хүн гимтэл дуусдаг юм л. Ятраа гимтэл дуусдаг юм. Энэ бол зодуулаад дуусдаг юм лээ нэр. Энэ тоглолтын X factor таар хийсэн байсан. Аха. За тэгээд дасгалжуулагч Эми Олоко нэг өөрчлөлтөөр тоглолтыг эхлүүлсэн. Таар хийсний гараа гаргасан. Яагаад вэ гэхээр Лука Дончичийг хамгаалуулахаар. Яг хуу Жош Окогийг гараанд гаргаж ирсэн шүү дээ. Гэхдээ Окоги жижигхэн. Лука тийм хурдтай биш учраас арай нуруулаг хамгаалцаад таар хийснийга хамгаалуулъя гэдэг төлөвлөгөөтэй гарч ир. Таар хийсэн эхний үедэр эхний 6 минутанд Лукагаас 2 удаа бөмбөгийн жишээ таслах жишээ нэ тий. Тэгээ багийнх эхний 5 оног авч эхлүүлдэг ч юм уу. Дасгалжуулагчийн тэр нүүдэл тоглолтын хэмнэлийг тэр чигт нөрчлөлсөн. Яг рок зүгдэр байнга гарч байгаа л да. Угаасаа ярина. Байнга бол үлдэлж байгаа зэрэг угаасаа шууд ихэд контейнер багууд дөрвөн багийн нэг юм шүү дээ. Тий Legacy талаар чи ярина гэдэг байгаа яг тэрийг тэрнээс эхлэе л та бүгд. Legacy-г нойр яриаг юм шүү. Legacy фэнүүдтэй намайг муудалцуулах гэж байгаа юм шиг л. Гүгү. Чи яг ярин гэсэн юм чи яг одоо. Яагаад вэ? Бод. Яагаад юм чи? Бод ийм амар хоолоо молоотой юм. Ядраатай. Яг юу болохгүй. Legacy юу болохгүй. Ямар тоглогч чи буруу юм. Legacy да түрүү хэлсэн шүү дээ. Гарын 5 тавуулаа хамгаалт муутай. Яг би зүгээр Лука Дончич гэдэг тоглогч хамгаалт юм заа болио. Окей. Хамгаалт угаасаа л залах уурдаг ч юм уу мэднэ. Тэгвэл энэ тоглогчид бас нэг асуудал байгаа даа. Угаасаа бөмбөггүй тоглож чадахгүй байгаа болохоор бас болохгүй байгаа даа. Ер нь зүгээр тэгж хараад байгаа. Зөвхөн одоо LeBron Reeves ч юм уу Aiton асуудал биш. Лукад өөрт нь асуудал байгаа даа гэж хараад байхгүй би. Лука бөмбөггүй тоглож чадахгүй. Тэгвэл нөгөө талд Cooper Flag бөмбөгтэй тоглож чадж байна, бөмбөггүй тоглож чадж. За цөмөрд би баясгаас асууя. Ерөнхийдөө шууд асуусан явчих тий. Ер нь нөгөө юу гарцсан байсан шүү дээ. Хин энтэй тоглоод нөгөө яг Legacy-ийн тоглогч нарыг нэм хасгаар гаргацсан байсан шүү дээ. Legacy-ийн тоглогч зөвөр нөгөө 3-ыг л нөгөө 3-ыг тий хооронд Legacy-ийн 3 тоглогч хэлээд байна л да тий. Тэгээд яг тэрийг харсан бах. Тэгээд тэрэн дээр тэр яг ер нь хэр үнэн санагдсан бэ? Гэхдээ үнэн л дээ. Угаасаа л энэ Угаасаа үнэн урдын зүгээр урд шугамынх нь яг урдталтанд тоглож байгаа 3 тоглогч гуруулаа хамгаалахгүй нь бол үнэн байна. Тийм учраас зөв бүрэлдэхүүнийг солих чадахгүй болов Legacy-ийн зүйлэр л да. За ротейшн дээр жоохон өөрчлөлт хийх гэж оролдох л ёстой боловсон боловч. Тэрнээс Cooper Flag Luka Doncic хоёрыг харьцуулах бол өрөөсгөл ойлголттой хоёр өөр байрлалын хоёр өөр арга барилтай болж. Luka Doncic гэхдээ зөв одоо том од болсон болохоор бөмбөггүй тоглож чадахгүй байж магадгүй. Тэрнээс карьерийнхаа хэрвээ бид нэр Европын цэцгийн бөмбөг гэх юм бол Словени шоу Европын Евролигт нэг жил шууган дээр Luka Doncic бөмбөггүй тоглосоор угаад Евролигийн MVP болсон. Горн Драгич гэдэг үнсэн холбогч Словени шигээс хоёр дээр тоглолтоо бөмбөггүй тоглож болдог гэдгийг харуулчихсан. Яг карьерийнхаа их үе Dallas Mavericks дээр бас яг одоогийн шиг ингэж байнга бөмбөг залгаад тоглолцоод байгаагүй. Тэгэхээр мэдээж дэлхийн хамгийн шилдэгсэн мөнгөний нэг гэдэг үний талаар ярьж байгаа учраас тоглох боломж нь бол байгаа. Энэ одоо зүгээр л яг цэвэр ротейшнл асуудал болж байна. Би одоо ийм байгаа. Гэхдээ LeBron Luka хоёрыг аль нэгийн сэлгийн дугаасаа суулгаж чадахгүйгээсээ шинэ Reeves-ээс суулгаачтай. Гэхдээ нэг юм байна. Би бол арай өөр болтой. Энэ Reeves-ийн тоглогч бол яг өнөөдрийн яг одоо Legacy одоо энэ 4-р харинд яваад байгаа байна шүү дээ. Эний энэ 4-5 хоног яг Reeves яг ганцаараа авчихсан байхгүй. Ер нь бол одоо нөгөө галзуурж авчихсан байхгүй. Тэгэхээр энэ тоглогч бол уул нь бол энэ тоглогчоор нь улам сайн ашигламар. Гэтэ энэ тоглогчийг сая одоо шинэ гүйцэд идэгэг багтан шинэ Christmas тоглоор гаргаад тоглоод улам сайн ашигламар байна гэдэг зүйлийг одоо маань дундалж байгаа. Лайвыг үзэж байгаа 10,000 үзэгч чийлж чадах байхгүй юу? Тийм учраас хэдүүл арай өөр юм ярих хэрэгтэй байна. Яавал энэ өөрчлөлт хийж болох вэ гэж. Сая бидний үзэл бодлоор бол угаасаа Luka Doncic, LeBron хоёр хин сэлгээнээс эхлэхгүй тоглолтыг. Тэгэхээр Reeves-ээс суулгачаал гэдэг сон. Над тийм гаргалгаа л харагдчих. Тэгэхэд ер нь ихэнх багуудын одоо кейс дээр бол залуу тоглогч нь гараандаа үлдээд туршлагатай олон жил тоглоод харьж явж байгаа нь одоо сэлгэнээс гарч эхэлсэн шүү. Энэ өөрчлөлтийг зарим NBA-гийн тоглогч нар хийж одоо шинэ шилжилтийг гэсэн үг шүү дээ. Яг одоо стар яг 1-р опшноос 2-р опшноос шууд 3 руу ордог, 4-р ордог шилжилтийг стар тоглогч болгон хийж чаддгүй. Хийж чадсан маш цөөхөн тоглогч байдаг. Тэрний нэг тод жишээ болохоор Vince Carter байхгүй. Тэр плей-офф маш туршлагатай хэрэгтэй тоглогч бенчнээс байж чадсан.
тэгэр авраг аваагүй ч. Яг LeBron болохоор LeBron ч хэцүүлш хүн болчиход байна. LeBron ч бүр мега стар болохоор үнэхээр хэцүү бол. Тэгэхээр энэ зүгээр сэлгээ гэдэг тэр үгийг зүгээр мартчих хэрэгтэй байхгүй юу? Reeves-ийг сэлгээнээс тоглохоор нэг 20 минут хүрхгүй тоглох хэрэгтэй гэдэг ойлголт шүү дээ. Сэлгээнээс 30 минут тоглож болно шүү дээ. Гараанаас 20 минут. LeBron Luka хоёрыг эхлүүллээ. Хамгийн энгийн ерөөсөө 7 минутын дээр ч юм уу фаа авлаа Reeves орж ирлээ үлдээд бас. тоглолтын төгсөл дээр хин талбайд байгаа ч бол. Яг тэр нөгөө миний хэлэх гэдэг сая яг тэр нөгөө сая тоглолт ус болохгүй байсан үгүйсээ бүгд ярьжсэн. Тэгээд нөгөө одоо хождоод хэлсэн. Тэнгүүд нөгөө Austin Reeves сая нөгөө гүйцэд нөгөө идэггүй багт нь орж ирээд тоглолцсон шүү дээ. Тэгээд энэ тэгээд бүр битлээс идрээд ингээ одоо нөгөө бүр нилээн хэсэг хугацаанд тоглохоор болчихлоо шүү тийм ээ. Lex айгүй амархан зөөр солилцох боломж байгаа. Reeves сэлгээ гараа смарт гэж төсөөлтөө болчихлоо бас. Одоо магадгүй Smart Reeves зүгээр хамгаалж байгаа л тоглоом дээр сууд байх юм шид өгчих юм ба шууд бодохгүй шидчихдэг болсон шүү. За эндээс бүгд харъя л да. Энэ яг хуваар хэр вэ? Үгүй одоо Ларавич гараа харж болно шүү дээ. Жишээ нь зүгээр. Энэ зүгээр Одоо Reeves байхгүй юу эзгүй байх хуваар өнөөдөр Kings-ийг тийм тийм Reeves яг 90 яг ингэж хуваар таа. Яг өнөөдөр Kings-ийг оцсон тийм. Memphis-тэй back to back. яг одоо бол хамгаалт нь бол арай өөр болчихно шүү дээ. Яг л Reeves одоо бэртсэн учраас нэг хамгаалдаг хүн гаргаж ирэх боломжтой болчихно шүү дээ. Одоо жишээ нь яг ингээд Vanderbilt ч юм уу. яг ингээд багийн чанар харахаар нэрэн гэлээ Warriors илүү байгаа байхгүй миний хувьд. Та ярьж штэ сая ингээд Reeves нэг 5 6 хожлыг авчирсан. Chicago Bulls Kobe хоёрт бас 5 6 хожил авчирч л байгаа. Ер нь зүгээр тэр яг хожил улиралт нэг 5 6 хожил авчирх нь нэг тийм амар онцлогдох юм бол биш баг. Уртдаа ингээ аваргын төлөд ярьж байгаа багийн хувьд харин яг яах вэ гэдэг одоо түрүүн Анар Баясаа хоёр ярьж штэ сэлгэнээс ашиглан гэдэг шиг. Энэ гурав хамтдаа ингээ байхаар нэг нь бөмбөг залж яхаар нөгөө нь зүгээр ингээ хараад зогсож байна. Ядаж бөмбөггүй заслаж байхгүй. Тэгмэд Warriors болохоор гоё нь Гүүгээд. Steph зогсохгүй гүүн, Jimmy тэнцээ чинь ингээ хар ажлын, Draymond Green ингээд бүгд бүх юм аа юм тий. Тийм учраас агуулгын үед надад баг Warriors нь илүү багш санагдаад байгаа байхгүй. Хамгаалт чанарын үед багийн. Хамгаалтаараа хүртэл 3 төчиж яах гэж юу гэсэн чинь. Ер нь бол хамгаалтын би илүү дүнэлэн. Тэгэхээр миний хувьд болохоор яг өнөөдрийн байдлаар бол Lakers-ээс илүү Warriors жишээ нь. Тэгэхээр Lakers угаасаа асуудал байгаа. Тэгэхээр Lakers угаасаа энэ жилдээ авар маргын төлөө нэг яриад ч хэрэггүй байна. Яг зөв нэг асуудал байдаг. NBA дээр нэг асуудал байдаг юм яг тамирчдын гэрээ. За манад Монголд одоо янз бүрийн гэрээ нэг юм хэдний юм хөл юм байдаг тийм. NBA-ийн гэрээ чи даа юм зузаан. Тэгээд заалт гараам гэдэг заалт. Тэр минут тоглоно нэгэн тэгээд бүх юм байгаа тийм. Ном тий. Ном байгаа шүү дээ. Тэгэхээр харин магадгүй зөв гэрээний асуудал байдаг бас үүсэхгүй. Асуудал. Ер нь бол Lakers-ын солилцоо их Тэгээ Reeves ч нөгөө мяа гэрээтэй байгаа шүү дээ одоохондоо тийм. Чи гэрээний жилд яг мяа гэрээ тэр салин намаагүй тэн дээр зөв гараа гэдэг заалт гэж болно шүү дээ. болох уу? бас байж болно тий. Солилцоо юу? Тэ солилцоо. Хийх болов? Энэ аяг хэцүү асуудал болчиход байна. Хин нэгэнд буруу гэхэд аяг хэцүү байхгүй. Одоо Legacy-ийн бүрэлдэхүүн. Яг бүгдээрээ яг савсгамгийн тамирчныхаа хувьд яг хувь тамирчдынхаа маш авьяаслаг тамирчлаг байхгүй. Янжаа хитэн ч гэсэн мундаг тамирч шүү дээ. Тэ Austin Reeves 30 оноо дундалчаад орж ир сэлгэнээс тоглоо гэдэг чинь бол 30 дутагдaltaал байхгүй. За Marcus Smart-ыг бид нар үнэхээр сайн хамгаалдаг гэж яриад байсан. Одоо нас нь ууж гарцсан бас хуучин шиг биш болцсон л байхгүй. Тэгэл гэхдээ ямар одоо багийн баланс гэж бид нар яриад байгаа тэр ямар чухал зүйл вэ гэдгийг одоо Phoenix Suns энэ жил бүр утгаар нь харуулж шүү дээ. Devin Booker гимтэлтэй бэртэлтэй тоглохгүй байгаа үднэс тэр хожил аваад яваал байна. Тэгэхээр тэр нэг холбонд тоглогчтой нэг 2 8-тай нэг 3 8-тай нэг 4 8-тай нэг 5 8-тай болцсон бохоо. Тэгээ сэлгэнээс гарч иж байгаа тоглогчтой нь яг хийх юм а хийгээд ингээд тоглоод баг 18 13 ч баг Lakers-ээс ганц өрөөс нь татвал явж шүү Тэгээд дээ. илүү гарлаа шүү дээ. Цаас Илүү гарлаа шүү дээ. Тэгэхээр энэ балансыг олцсноор баг хамгаалт нь автоматар өөрөөсөө ажиллаж байна. Тэгээд юу гэдэг. Гэтэ энийг угаасаа ганц л хүн хийх хэрэгтэй. Тэр нь одоо жижиг гэдэг шүү дээ. Одоо жижигэд одоо залуухан засгалжуулагч ч гэсэн бас нэг арай руки засгалжуулагч биш болчихлоо шүү дээ. Тийм ч бас тодорхой хэмжээний эрсдэлтэй тэр том шийдвэрүүдийг өөрөө гаргах чадвартай хэрэгтэй. Тэгжи дараагийн шийдвэр авах гэж гарах. Би бол тэгэхээр харин харин дуурч хийлч чадчихээн гэж би боддог. Хийлээр ч юм уу одоо юугаар ч ч юм уу багийн шүүмжиж чаддаг гэх юм уу. Редкийн үнэхээр том давал юу гэхээр дэлхийн хамгийн алдтаас гэсэн мөчтөний ард нь байгаа шүү дээ. LeBron дэмжин гэдчилж болох байхгүй юу? Тэгэхээр JJ Redick юу хэлнэ? Тамирч нь үүсгэж болно шүү дээ магадгүй. Тэгэхээр LeBron тэрийг зохицуулж яах гэдэг нь хамгийн том давал. Тэгэхээр зүгээр харин зүгээр Lakers угаасаа л яг энэ байдлаараа гараа нь ингээл байгаа. Энэ гурав ялангуяа хамт байгаад байгаа юм бол
нэг нь бөмбөг залаад нөгөө хоёр нь үзэл зогсно. Юу ч хийж чадахгүй. Хамгийн утгагүй асуудал байхгүй. JJ Redick, LeBron James-ийн ивэлдор байдаг. Тийм сагсан юм болж байна. JJ үнэ баясаг хэлж байгаа үнэн байхгүй. Энэ хамгийн утгагүй асуудал байхгүй. Уг нь бол Redick-ийн дээр болчихсон шүү дээ. Одоо тэр LeBron яалчгүй тийм сагсан мөвч. Одоо зүгээр JJ Redick яг LeBron-той нүүрт болж уулзаад за энэ жил би чамайг сэлгээс тоглуулнаа гэд хийхэд айгүй хэцүү л байхгүй. Тэгээ тэр нь LeBron болохоор боломжгүй болчиход байна. За. Тэгэхээр ер нь зүгээр LeBron Өөрөө ер нь зодог тайлж Ер ийж. нь бол Тэгээд Лука Дончичийн баг яг болоо дахиад энэ Уусаа DJ лигчтэй энэ LeBron өөрөө магадгүй за би өөрөө сэлгээс тоглоё энэ жил. Яагаад болохгүй ч одоо LeBron үнэхээр батлаад харуулчлаа. Тэгэхээр бүгдийг чадчихлаа шүү. Тийм үү 42 41 юм. Тийм ээ. За. Баажи ах л ойлгох хэрэгтэй нас. Оо нас гэдэг юм бол үнэхээр нас бол нас үед юм билээ шүү. Би тоо гэж хэлчих юм бол. Биш. Нас бол гэхдээ юунд нас гэж энэ ганцхан юм дээр нас юм билээ. Мэргэжлийн спортод бол нас үед юм билээ. Бусад юм дээр бол хамаагүй. Паа. За. Нэр хамаагүй. мэржлийн спортын хүн шиг л хэлдэг тийм байна. Богоо. Ер нь ахын ер нь дундаж за одоо ч яа л да. Ер нь спортын нас богинохон шүү дээ. Яг 35 гэхэд ер нь баг бүх мэргэжлийн спортыг хийх нь ер нь зодод тайлчих байгаа 90%. Тийм шүү дээ. Тэгэхээр нас богино гэсэн чинь хүний амьдрал 35 нас юу юм? Цэг залуу нас байхгүй юу? Тийм биз дээ. Тэгэхээр харин залуу нийл нас байгаа байхгүй юу? Тийм. Гоё. Тийм шүү дээ. За тэгээд хэсгээр юм дараа бүгдээрээ уулзцгаая. Нэвтрүүлгийн платинум ивент гэгч сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн платинум ивент гэгч Future of Lifestyle Toki. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн тоглолтын ажлыг Токи Пикэмээр тааж бэлэг хож бөмбөг бөөрөнхий гэдэгдээ дараагийн удаа ямар багууд хоорондоо таарч хэн нь очих бол та зүүн совинтой нэгэн аль эсвэл сагсан бөмбөгийн оргоотон аль нь ч байж болно. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн албан ёсны апп Токигийн Пикэмэсийг нэвтрэн дараагийн тоглолтын ажлыг тааж iPhone 17, PlayStation 5 зэрэг олон бэлгийн эзэн болоорой. Токи апп Entertainment Sales лиг рүү орон Пикэмэсгээс тоглолтод таамаглал бэлгийн хож. Зөвлөтэн юурдсхоо. Ах нэг зээлэл. Сайн байна уу? Та ямар бараан дээр зээлэн шийдвэрлэх вэ? Танах урьдчилгаа. Мэдээж урдчилгаа бүх бараан дээр тэр төгрөг. Энэс үснийг зээлэн шалгуур. Орлого нотлох шаардлагагүй. Давхар. Давхар зээлтэй байсан ч хамаагүй. Та бүр хэдэн ч барааг лизингээр авч болно. Энэс үснийг. Хөөе, энийг би авчих. Та зүгээр л хүссэн бараагаа суг. Үлдсэнийг би тариуцъя. Энийг нэмэрэй мэд. PC мод юм байна дөө. Лизингийн хаанч байхгүй хамгийн таатай нөхцөл бидэнд бий. PC Mall. Ишин дэврэ мэд. За баярлалаа. Нэвтрүүлгийн платинум ивент гэгч сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн платинум ивент гэгч Future of Lifestyle Toki. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн тоглолтын ажлыг Токи Пикэмээр тааж бэлэг хож бөмбөг бөөрөнхий гэдэгдээ дараагийн удаа ямар багууд хоорондоо таарч хэн нь очих бол та зүүн совинтой нэгэн аль эсвэл сагсан бөмбөгийн оргоотон аль нь ч байж болно. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн албан ёсны апп Токигийн Пикэмэсийг нэвтрэн дараагийн тоглолтын ажлыг тааж iPhone 17, PlayStation 5 зэрэг олон бэлгийн эзэн болоорой. Токи апп Entertainment Sales лиг рүү орон Пикэмэсгээс тоглолтод таамаглал бэлгийн хож. Нэвтрүүлгийн платинум ивент гэгч сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Зөвлөтэн юурдсхоо.
Ах нэг зээлэл. Сайн байна уу? Та ямар бараан дээр зээлээ шийдвэлэх вэ? Танах урьдчилгаа. Мэдээж урдчилгаа бүх бараан дээр тэр төгрөг. Энэс үснийг. Зээлэн шалгуур. Орлого нотлох шаардлагагүй. Давхар зээлтэй байсан ч хамаагүй. Та бүр хэдэн ч барааг лизингээр авч болно. Энэс үснийг. Хөөе, энийг би авчих. Та зүгээр л хүссэн бараагаа суг. Үлдсэнийг би тариуцъя. Энийг нэмэрэй мэд. PC мод юм байна дөө. Лизингийн хаанч байхгүй хамгийн таатай нөхцөл бидэнд бий. PC мол. Ишин дэврэ мэд. За баярлалаа. Нэвтрүүлгийн платинум ивент гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч цахим технологи цахилгаан барааны дэлгүүр PC мол. Сэрнотын Yordspa. Ах нэг зээлэл. Сайн байна уу? Та ямар бараан дээр зээлээ шийдвэлэх вэ? Танах урьдчилгаа. Мэдээж урдчилгаа бүх бараан дээр тэр төгрөг. Энэс үснийг. Зээлэн шалгуур. Орлого нотлох шаардлагагүй. Давхар зээлтэй байсан ч хамаагүй. Та бүр хэдэн ч барааг лизингээр авч болно. Энэс үснийг. Хөөе, энийг би авчих. Та зүгээр л хүссэн бараагаа суг. Үлдсэнийг би тариуцъя. Энийг нэмэрэй мэд. PC мод юм байна дөө. Лизингийн хаанч байхгүй хамгийн таатай нөхцөл бидэнд бий. PC мол. Ишин дэврэ мэд. За баярлалаа. Нэвтрүүлгийн платинум ивент гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн платинум ивент гэгч Future of Lifestyle Toki. Нэвтрүүлгийн платинум ивент гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. За энэ бид тогтоогоо бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд манай бас нэвтрүүлгийн ивент тэтгэгч, платинум ивент тэтгэгч Ультра Сингүр тэгээ нөгөө түрүүчэн логдог кул залуу байхгүйсэн. Тэгээ ууг юмштэй та яг хөө тэгээ чи байхгүй ч гэсэн бас унаа. Тулгаал дуртай да. Тулгаа бол үнэхээр тулгагийн хамгийн дуртай ундаа. За Ультра тэгээд нөгөө Сингүр Ультра бас энэ бид токийн бас ивент тэтгэж ажилласаг та хүнд хэлмээр. За тэгээ бүгдээ дараагийн тоглолтыг үзье. Миннесота Денверийн тоглолтыг үзье. За энэ бол аимшигтай тоглолт юм зү. Нөгөө аимшигтай тоглолт юм зү. Christmas-ийн баг хамгийн амар тоглолт гэдэг шүү. Хамгийн Бүх цаг үеийн гэдэг шүү. хамгийн сүүлийн тоглолт байсан. Бүх цаг үед орохоор хэмжээний тоглолт гэдэг шүү. Аимшигтай. Юу ч үсэн зүгээр те. Йоо яагаад энэ үуч. Йоо. Тэгэл Америкийн шилдэг, олон улсын шилдэг хоёр нь толцсон юм шүү дээ. Ер нь шүү. Бараг тийм. Тэрийг яаж өөрөөсөө тоглолтоор үзүүлсэн шүү дээ. Тэгээд Йогчууд хийдэн байна гэж байна. Йогчууд дээрээс нь би бол энэ жилийн MVP шүү гэдэг нэг юм бас хэлж шиг боллоо те. Энэ тоглолт бас одоо яг энэ хоёр трийг баг rivalry-гээ хэлчихэд болно шүү дээ. Тэр плей-оффын сурал Денвер Наггетсыг мулталсан шүү дээ Миннесота ч. Дээрээс Миннесота ч өөрөө яах гэж бүтээгдсэн баг үлээгээ ер нь нэг ярьдэн шүү дээ. Одоо Денверийг л хожих гэж гэдэг. Тэгээд бас нэг анзаарсан зүйл гэх юм бол Жамал Мурray ер нь удирдлийн дунд тавиас формондоо орж эхэлдэг те. Одоо яг одоо яг бидний мэддэг Жамал Мурray гарч ирж байна. Хамгийн гол нь Денвер яг Мурray Йогч хоёроос бусад тоглогчтой бас хангалттай оноо авч багтаа тусалж чадахгүй байна гэж энэ ажилтгаа те. Энэ тоглолтыг үзээд яг наа бодол чинь төрж илээ. Денвер Наггетс зөвхөн хэр хугацаанд хэр урт Йокич Мурray хоёр дээр тогтож явах юм бол Мурray энэ тоглолтод 3-18 шийдсэн шүү дээ 3-аас 9 хийсэн тий. 18 шийд. Тэгээ 9 орол. 18 чинь зарим багаараа нийлэн шийдэг шүү дээ. Тийм шүү дээ. Christian Brown
гимтэлтэй. Гордон гэмтэлтэй байгаа тийм. Аарон Гордон гимтэлтэй. Кэмерон Джонсон тоглоог бас гэмтэлтэй. Бас гимтэлтэй. Ингээ 3 Тэгэхээр чинь Лил Дараагийн баг 3 нь баг. ийм амар баг юм шүү яг үндэ. Тэгээ тэр 3 ирчихээр өөр болно шүү дээ. Ялангуяа Аарон Гордон ирчлээ гэж бодоход энэ чинь 2 биш 3 үнээл тоглолт болоод эхлэж шүү дээ. Энэ амар шийдэл. Энэ Йокч энэ дээр тэр нөө плейг энэ хөлбөр Йокчийн хамгаалтыг сольж байгааг бичлэг үзнэ үү? Гүү. Тэр ихний пассан дээр зогсож байгаа Дивинчензо дээр хамгаалагч хөө чи нүүдэлнээр гээд чинь хөлбөр нь зурснаар нь яг шууд зөөрөө шуулж авч юу. Ганагийн үүд шиг. Уулд ингээд эхлээд 8 оноо авсан шүү дээ. Тийм 8 тэг. Овертайм дээр 8 тэг гэд Ер нь дуусчудаа гэж бодсон юм. Тэгсэн. яг зөв. Тэгээд хамгийн амар нь энэ тоглолтыг үзчихсэн. Энэ баг миний мэдх баг бүгцаагүй одоо баг шидсэн болгоноо оруулсан. Гүгөө овертайм амьдралдаа хизээ шидсэн. Манай ахцтай өөр нэг бол яг хэлэндээ тий. Та нар 5 минутанд 50 он аавна гэж сонссон юм уу? харин харлаа тийм. Үгүй харлаа тий. Энэ биш нэг хүн шидэлтэй алдсан юм уу? Гэхдээ энэ өдий олноос насахтаа маа баажаа хийв үзээгүй гэдгээр. Үгүй үдэн мэсдэг. Хүн алдсан уу энэ энэ овертайм дээр хүн шидэлтэй алдсан уу? 50 алдаагүй байна. Тэгээд түрүү 8 шидэлтэй. Гэтэ 8 бол босноос хойш цаг харахад 3:30 үлдсэн. Өөрөө өөртөө хэрэглээд байгаа юм шиг ямар хэвчээ. Тэгээд 3 минут 30 секундэд 42 он аваад тахтай. Тийм ээ. Нэг ямар амар ганцаараа ярьж байгаа хэрнээ 5 хүн ярьж байгаа юм шиг ярьд юм. Гэхдээ ер нь бол аимшигтай тоглолт болсон. Бид нэр бас хамтдаа байгаа шүү. Байгаа үстэй. Чи бол байгаа үстэй. Чи тэр юм жоо хагдахгүй шүү нэ. Яхаа гайхлаа шүү дээ. Ингээд хич юу ч яриаггүй. Гэхдээ 5 хүн ярьж байгаа. Хэрэгтэйг маргалдаагүй. Магадгүй үстэй. За бүгд Йокч хараа. Бүгд Йокч стадыг хараа. Йокч түгээс стадыг хараа. Насны хоо. Амар хөөрж амар стат шүү. Тэгээ одоо тэгээ аргагүй шүү дээ. Манай 55 настай бааж явах юм үзээгүй гэхэрч тэгээ. Амар л гэсэн үг тий. 65. Гэтэ энэ арай л амар хөхтэй ер нь. Таны насны оноог авсан шүү дээ. Гэтэ энэ яг үнэхээр аим 96 оноонд нь оролцсон гэхэр ч одоо 50 оноод трипл дабл хард нь баа. өөр. Гэтэ Бага шүү дээ баясаа гэв. Би гэрчилсэн юм байна тийм. 56 Одоо энэ тоглолт чинь нөгөө ганц хийх юм нь юу л болчиход байна. Тэгээ Facebook-ийн 20 тий. Тэр Надад нэг баг бах тий. надад нэг хийчээгүй юм уу гэж бодогдоод шүү дээ баг. Ийггүй наа чинь төгсөн. 18 ассист илүү 19 ассист. Тийм 19 ассист лөө 20 Гайхгүй шүү дээ. Хийгээгүй юм уу л гэж бодогдоод шүү дээ. энэ тоглолтоор гэхдээ яг энэ жилийн MVP Йокч гэдэг бас юу шууд бас гаргаж ирж болно бид нар тийм ээ. болгүй. Яа нөгөө талаас нөгөө багч бас хожигдож божигдоод байгаа шүү дээ. Тэр Тийм чинь явж чинь бас айгүй нөлөөлж байгаа. Гол нь нөгөө нэг энэ шүү дээ. Энэ хоёр чинь хоорондоо айгүй хойно таарад байгаа шүү дээ. Тэр тоглолт чинь өөрөө энэ хайпын бүр амар юм болоо. Өнгөрсөөл хэрвээ та санджаад ингээл Йокч айгу агуу юм хийн гутал зөрөө шээ гарч ирэл. Одоо шээ энэ үйлрэлд юу гэдэг чинь 50 он 10 бөмбөг тасалтай ч юм уу ингээл бас нэг тийм юмуд хийх л байна. Эсвэл нэг 70 он авдаг чинь 70 он авдаг тийм. Тэр MVP race бол дөнгөж эхэлж байгаа шүү. Дөнгөж эхэлж байгаа. Зүгээр дэнер дээр би нэг анзаарсан зүйл нь эдгээр ингээд ямар ч асуудалгүй ингээд оноо аваад 20 оноо дээр мөр гарчиж байгаа хөх. Тэгэн гутлаа баг өөдсөн юм уу энэ тоглолт хурдан дуусаасаа гэж байгаа юм шиг айгу итгэхгүй болчиход байгаа хөх. За энэ Йокч нөгөө бүх цаг үеийн шилдэг цагаан тоглогч мөн үү гэж шүү дээ. Би нэгээр танаас асуу гэж бодож байна. Яг зодод тайлхтаа бол мөн болцсон байх хаа тий. Одоо ч мөн. Одоо шууд мөн гэж бодож байна. Одоо шууд мөн. Шууд үлэн шүүж байна одоо чи одоо тий. тий. Би бол Одоо ингэ тоглогч гэдгээр одоо жишээ нь миний хувьд одоо мэдгүй Лари Бордыг яг үзэж өсөөгүй болоод жоохон disrespect хийж магадгүй. Гэтэ зүгээр яг бүх цаг үеийн шилдэг төвийн тоглогч юм уу юм бай шүү. тухай өнгөт тарьстай юм тоглогчийг одоо харах гараагүй шүү дээ. Тэгэхээр энэ чинь одоо Яг л одоо тэгэл нөөл нэг асуулт гарч ирж байна. Үгүй тийм харин одоо Аваргын шалгуур нь юу юм бэ гэдэг. Аваргын тоо гэдэг юм байна тий. Одоо шилдэг тоглогчийг сонгоход шалгуур нь юу юм бэ? За тэгээд тэнгууд яг зүгээр одоо тэр нөгөө нэг хэдэн аварга авсан бэ гэх юм бол тэгэл бишлээ болчихлоо. Одоо зүгээр тоглолт үзүүлж байгаа нөлөө тоглож байгаа байдал ийм цагсан нэрнгэсээ тулгааг хэлдэг үнэн бохгүй юу? Хар хэстэй тоглож бид нар харагч. би ихтэй тулгаас нэг асуулт асуумаар байна. Чи нэг сая Bird хэлсэн шүү дээ. Би асуусан чи Bird хин Новицкий юу гэж хэлсэн бэ? Bird. Үзээгүй ч юу? Үзээгүй үссэн. Би 30 мянган авсан тоглогчийг сайн асуусан шүү дээ. тэгэхээр би Борд гэнэ. Bird хөө. одоо зүгээр яг Майкл Jordan
LeBron James хоёрыг харьцуулахдаа адилхан юм болчиход байгаа байхгүй юу? Гэхдээ миний бодлоор хэрвээ Jokic-ийн карьер нэг бүгжтэйгээр дуусах юм бол тэгэл энэ маргаан бол тэгэл маш олон жил явна гэсэн. За энэ дээр бол та хэд бол харин санд хэлж байгаа. Jerry West, Luka. Төвийн байр дээр бол маргаан байхгүй шүү дээ. Гэтэ яг одоо энэ хаанаас гарсан тулгай нэг. Энэ тулгаан гаргасан. Тий, ер нь Яг одоо энэ дээр чинь Тони Паркер гэдэг тоглож байхгүй байна. Тони Паркер чи хараа ирлээ. Тэгээд одоо тусдаа эрдэнэс тоглогчтой юу гэж байгаа. Клей Томпсон явж байна. Джейсон Кид мэл гэдэг. Тэгэхээр чинь энэ дээр болоо чинь Тони Паркер байх хэрэгтэй байхгүй. Паркер нэмэгч болно шүү дээ. Паркер, Нэш, Кид гээл те. Тэгэл бүгжгүүнүүд нь шууд хасагдчихна. Лука Тэгвэл бүгжтэйгээр их бол Паркер ихний тавд нь шууд зурсчих юм. Хараа ирлээ. Тэгэхээр бас нөгөө ганцхан бүгжээр бас үлдэхгүй хаа. Олон юм аргах хаа. Сагсан бүгд үзүүлж байгаа нөлөө те юу авчирсан тэгэхээр хувьсэл хийсэн гэх нэг одоо тэр Энэ өстө гоё юм байна. Энэ зураг үнэхээр гоё юм байна. Гоё. Би гаргасан юм аа. Тэгэхээр Паркерыг мартсан байна. Цагаан биш. Цагаан биш үү? Ирлиз гэхэрч одоо ямар муухай арьс өнгөний үзэлтэй юм бэ шүү дээ. Европ юм шүү дээ. Одоо Клейг яхин за бас оруулахгүй юу? Бүх цагийн хамгийн шилдэг шидэгчдийн ирлиз шидэгч гэх юм байна. Тийм шүү дээ. Морьчоо маглаа шүү дээ юм байгаа үстэй. Цагаан гэж угаасаа ордоггүй Ордоггүй Стеф хоёр шүү дээ. Зүгээр ер нь зүйлээ өсөл төө. За яг ингээ сайн нөгөө тэнэ хэллээ. Нөгөө тоглогч нь хождоо танахад хэллээ шүү дээ. Бол яг ганц гол өрсөлдөх тоглогч нь гэдэг. За энэ тоглолтыг бол бүгдээ хамгийн хүлээсэн тоглолтыг. Ягаад гэвэл яг OKC яг талбай дээр нөгөө Капига тоглолтод хожигдсан гадаараа тоглож байгаа. Тийм болохоор өшиг авах тоглолт ер нь бол OKC бол тийм үстэй. Тийм шүү дээ. Тэгээд нөгөө бид нар бол NBA тоглож байгаа энэ бол одоо хоёр баг бол хоёр залуу багийн угаасаа ирээдүйн мөнхийн ривал нэг хэсэгтэй байх юм байна гэдгийг бол ярьсан. Мөнхийн ривал нэг хэсэгтэй байдаг гэж үсвэ. Одоо энэ залууч тоглож чинь ойрын хэдэн жилийн одоо ривал бол энэ хоёр баг юм байна гэдэг одоо ярьлаа шүү дээ. За тэгээд талбай дээр хүлээж авсан. Харьцангуй өндөр оноо авсан тоглолт. Болох юм шиг байна гэж харагдсан шүү дээ эхний үе дээр. Уулно. Би бол тоглолтын өмнө OKC-г хожно гэж бодож байсан. Баг хожигдсан байсан учраас те. Хоёр хожигдсан байсан учраас одоо өстө хин нэмбэгээ үзүүлнэ гэдэг. Талбай дээр. Айгуу том андуурсан байлээ. Тэгээд Крисмсийн тоглолт тий. Тэгээд талбайдаа. Талбай дээрээ гэдэг маш олон ер нь фэврэт нь янгаж OKC л дээ. За тэгсэн чинь ер нь бид нар нөгөө үнэхээр зогсоолч хүмүүс чинь энэ багийг чинь нэг баг л зогсоохоор бүтээгдэж байгаа юм байна шүү дээ ер нь тий. 3 хожигдчихна гэдэг чинь одоо нийтдээ 5 хожигдсон байгаа тий. Тэрнийх нь 3 хожигдлын Спорс өчлөө тий. Тэг сайн. Спорс нэр энэ үнийг солилцуулаад шууд баг энэ жилийн аваа болчихор л юм. Харин тий. Энэ төвлөлд хийж бодсон шүү. Харис Барзго. Тэгээ Барс нь ууг нь айгуу гоё яваад байгаа. Тэгээ Барс уугаа зүгээр байгаа тий. Яг авар гах баг дээр Арай хангалтгүй. тийм бодлоо. Ядаж нэг Аарон Гордон морднох нөлөөтэй тий. Дөрөв номер байвал. Харрисон Барнс ч бас NBA-гийн авраг Авсан тий. Эрт авсан. Эрт авсан. туршлагатай юу? Туршлагатай. Өндөр тракторын асуудал руу байхгүй. Тэгээ оцсон баг болгондоо бас хөөрхөн нөлөө үзүүлж чаддаг тоглогч шүү дээ. Хийж чаддаг юмтай л сайн тоглож байгаа тий. Тэгээс энэ тоглолтын үзэл нэг бодлоо гэсэн. Вембаньяма гинчгээр нь сэлгэнээс энэ үлрэл тоглож зүгээр юм шиг бодсон. Гэхдээ тэх юм уу? Өө тэх юм бол Тэртэж гэмтэхгүй. Корнет чинь хамгийн гол нь Корнетийн нөлөө бас ерөөсөө ярихгүй байна. Хамгийн гол нь тийм тоглогч одоо нэг NBA-гийн одоо шинэ нүүр царай болж байгаа тоглогчор бенчэс гарах юм уу гэдэг түрүүний асуулт төрж авч байгаа шүү дээ. Зүгээр ер нь зүгээр хэрвээ зүгээр яг гараад эхлээд Корнетийн минут багасвал ямар тоглолтын эцэг ямар байх вэ гэдэг л асуудал. Бид нар одоо ямар тоглогч яриад байна гэхээр энэ жил шилдэг MVP шилдэг хамгаалалтын тоглогчид сэлгэнээс авч болохгүй нөө. шилдэг хамгаалалтын тоглогчид одоо шууд одоо ч өгч болно шүү дээ тийм ээ. Өрсөлдөгчгүй. Өрсөлдөгчгүй одоо өгч шүү дээ. Дахиад Тэгээ хамгийн гол зүйл би ингэж бод Баясаахын саяны хэлээд байгаа юмыг энэ сагсан бөмбөгийн багийнх нь culture тэгээд энэ тоглогч нь өөрөө хүлээн зөвшөөрч чадхаар тийм соёлтой байгаа даа байхгүй. соёл нь бас нэг тийм тийм. Вемби одоо би суперстар ч юм уу би Яг одоо чинь Вемби одоо чинь 25 минут л ер нь авцад тоглоод байгаа шүү дээ минутын зардалтай. Одоо тийм шүү дээ. Василич зөв бохгүй. Яг Вембигийн статыг OKC-гийн тоглолтын дээр харах юм бол
Зүгээр л энгийн тоглогч хийдэг статыг үзлээд хожсон болохоор Келден Джонсон, Стефан Каслтэй нөгөө залуучууд. Тэгээ одоо ингээд бусад залуучууд нь бүр хамгаалт бүр үнэхээр сайн байгаа байхгүй. Би зүгээр ингэмээр нэг бас зүгээр тайлбарласан. Энэ нөгөө сэтгэл зүй гэдэг юм би их ярьдаг шүү дээ. Угаасаа спортод хамгийн их спортод их ярьдаг зүйл одоо сэтгэл зүйн болчиход байна. Бидний нөгөө нэг харин монголчуудын бүр нэг харин хүлэн одоо зөвшөөрдөг хардггүй байсан зүйл сэтгэл зүй шүү дээ. Одоо чи нэг мэдгэж шүү дээ одоо шууд OKC дээр. OKC ерөөсөө 4 тоглолтын өмнө бид нар OKC-г энэ хизээч очдохгүй баг юм яг ярьжсэн байхгүй. Ямар гоё баг юм бэ. Тэгсэн чинь OKC Cup энэ нэг багтаа хожигдоод энэ багт тоглолтынхоо хожигдоос гарахгүй байсаар 3 хожигдчихж байгаа. Одоо тэгээ OKC-гийн хамгаалтын хэдүүл амар ярьж байгаа шүү дээ. Угаасаа л мундаг байгаа. Гэхдээ энэ тоглогчдын тоглохооны хувийн харалт. Spurs-ийг ер нь энэ жил Харин тийм. Өөдөөс нь ингэж тавтлаад шүү дээ. Кейс Молс ч муу хамгаалттай юм шиг харагдуулж байна шүү дээ. Арай жижигдээд Кейс Волс бол үнэхээр жижигдээд. Энд би бөмбөг тасалтаараа тэргүүлж байгаа тоглох. Харин тийм. Тийм. Ууг. Тийм чинь энэ багч нь тэр амар супер багийн чинь муу харагдуулаад шүү. Өнгөрсөн үеэр Fox ирсэн бол мэдээ болсон гэдэг талаас нь ярьж байсан. Угаасаа Spurs таалдах юм байхгүй. Тэгээд Fox бол хангалттай өөрийгөө баталж байна. Асуудал Kings байсан болохоос Fox байгаагүй гэдгийг бид одоо харж штэ. Тэгээд OKC-ийн хамгаалтыг яриад болохоор Spurs ч өөр амар хамгаалт. OKC шиг амар довтлоотой багийг 110 оноо ингээл барьж штэ. 3 тоглолт. Тэгээ би тоглолтыг үзээд сая Spurs-ийг ярьсан. Одоо OKC дээр над ямар бодол төрсөн бэ гэхээр Дутуу юм шиг санагдсан. Харт нөө Янс гэдэг. Яа. OKC одоо нэр нэг ойлголт төрсэн байгаа шүү дээ. Тоглолтын дараа тэр зарим тоглогчдын ярьсан ярьслан дээр тэр Тийм шүү дээ. 2 м 20 хэдэн хүн чинь Зогсоод тахлаар чи яах яах юм бэ гэдэг юм. Үннээ хэлж илээ. Тийм. Тэгэхээр харин OKC-д үнэхээр Spurs-тэй плей-офф таарчуд яах бол гэдэг айдас тийм орсон. би тэгээ тэрний түрүүний сэтгэл зүй гэдэг юм шиг тэрнээс асуусан байхгүй. Энэ юм байна. Тэгээ одоо шинэ одоо нөгөө хэсэг талаар би ярил та зүгээр бид ярих албаар хийж. Нөгөө хэсэг талд одоо шинэ Олимпос шинэ Wemby коридор юу авцсан байхгүй. Нэг нөгөө юу авцсан байгаа байхгүй. Айц нэг трам авцсан байгаа байхгүй. Тэр нэг сая энэ үйлдэл гаргацсан уу? Хоёулын дээр нь тоглоод God's Warriors дээр коридор хожиж хоёр дараа л хожигдчихлаа шүү дээ. Энэ яг бод тэгмүүд энэ яг OKC-д бас энэ юунд гэдэг гардаг гэж дандаа залуу тоглогчдод л гардаг зүйл байхгүй. Тэгээд хоёр баг хоёул залуу байхгүй. Тэгвэл энэ сэтгэл саний сэтгэл зүй одоо энийг багт очигдчиход Spurs-ийн юунд гарахгүй ч 3 очигдчихж шин. Нөгөө талд нь Wemby ч гэсэн коригаас авсан трамаар сая үргэлжлээд хоёр дараа л очигдчихж байгаа байхгүй. Хоёулын дээр коридор чид оноод мэдээд шин. Туслаад болгоч энэд зингээ тоглоно гэдэг. Тэгэхээр энэ нөгөө залуу тоглогчдын байдаг зүйл юм болов гэж би харсан. Яг бус багтаа бол OKC шал өөр тоглож байгаа. Уусаа асуудалгүй. Ямар ч тоглож гол нь яг дөө сая одоо тэр залуучууд сая харагддаг хэдэн залуучууд чинь бие өвчлийн хувьд зарим нэгээс нь илүү том тэгснэ адилхан хурдан мод байгаа. Тэгэхээр ялгаа гарсахгүй байна. Тэр харин OKC зүгээр Янс гэдэг тэр нэг амар нэрний араас зүгээр чичрэхэд бол болохоор л юм байсан. Тэгээ хамгийн боломжтой шүү дээ. Янс гихгүйгээр ямар ч асуудалгүй баг үсттэй. Гэхдээ баг тэр асуудалтай байгуулсан 3-0. Одоо нэг багийг хожихгүй шүү дээ. OKC-д ярих хэвээр нэг тэр сэтгэл зүг давж гарах ёстой шүү дээ. Гэхдээ давахгүй яах юм. Янс гихгүй давах ёстой. Ёстой гэж ярьж байгаа бол үнэхээр давахгүй яах. Үнэхээр бодтой байлгүй. Тэр үл гэхдээ тухайн тоглогчоос гадна дасажуулагчийн баг нөгөө баг болгоно нөгөө сэтгэл зүйч гэдэг бол ингээд байна шүү. Тэр бүх юм. Одоо яг энийг яг яриад шууд одоо дүгнэлт хэд харьцангуй ихтэй байхгүй юу? Тий, арай ихтэй. Зүгээр энэ ч яг одоо энэ ярьж байгаа маргаан дээр ганц туслах хэвээр нэг тоглож байгаа нь чэт байхгүй юу? За. Чэт яг үндэ энэ хүлээлтэнд хүрэхгүй шүү дээ. Хүрэхгүй тий. Нэг 10 хэдэн оноо аваад яг баг хожоод байгаа ярихдахгүй л байгаа. Тэрнээс чэт яг юу гэдэг хамгаалтын нөлөөгөөрөө ч гэдэм үү. Ямар шиг түл яригд. Одоо энэ дээр энэс юу харъя л та. Яг одоо энэ юу харъя. Бүх Kansas Spurs эсрэг болон бусад баг. Бусад багууд тий. Зүгээр харин плей-оффд одоо ингээд 3-0 гэж хожигдсан багтайгаа плей-офф тааруул яах вэ? Энэ амар энэ OKC-г дахиад зогсоохгүй нэ хэдэн жилийн өмнө дэнүр шиг ярьжсэн баг нь бод одоо удирлыг ихэнд айгүй нэлээд эрт ингээд бод байдлаар тулж штэ. Яг үнэн бод аюул байгаа юм байна гэдэг мэдэрч. Тэгэхээр яагаад OKC-д боломж нь байхад тийшээ дайрж болохгүй юм. Яагаад зал тэр авахгүй гэж яриад байна. Гэтэ ийм аимшигын багтаа гэтэ тим аимшиг хийж байна. Гэтэ нэг ийм байдаг шиг авцсан түүх байдгийг. Байгаа. Тэгээд бүр амар яриад тийм үү. Тэр нэг ийм байдаг байхгүй. Авцсан байдгийг. Spurs ч өөрөө плей-оффын туршлагагүй ба. Тэгэхээр OKC плей-офф дээр таарахгүйгээр Spurs-ыг өөр баг мулталчих боломжтой байхгүй. Тэгээд баажиг яагаад түлэн шиг бааж чинь нэг өөрийнх нь Warriors Янс Сан Франциско. Тэгээгүй. Тэг балаа юм бодоод. Биш тийм бодоо. Би зүгээр бодохдоо яг урд нь босон тохиол байгаа. Гэтэ яг
Одоо бид нэг супер баг яриад байхгүй гэсгээд сая авраг болцсон. Golden State супер баг л байсан шүү дээ. Яа тийм ээ би тэр зүгээр. За. Цаг үеийн супер баг байсан шүү дээ. За бодё. Юм яриад хэрэггүй байхаа нарах дээр. Уушлаарай. 73 9 хийсэн байсан шүү дээ. Юм яриад яхаа. За. Цагаан туг авах. Бараг энийг өргөчөө. За тэгээд энэ бүтээгт хамтаагаараа бүгд бидэрт ярих юм их байгаа. Тийм ээ. Тэгээд бас дараагийнхнуудыг харъя. Өнөөдөр ч бас зөндөө тоглолтууд болсон байгаа. Тэгээд хэсэг оромдоор бүгдийг уулзцгаая. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. Singur Ultra. Ultra Smooth. Ultra Cool. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн тоглолтын ажлыг Токи Пикэмээр тааж бэлэг хож бөмбөг бөөрөнхий гэдэгтээ дараагийн удаа ямар багууд хоорондоо таарч хэн нь оч бол та зүүн совинтой нэгэн аль эсвэл сагсан бөмбөгийн оргоотон аль нь ч байж болно. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн аль биесны апп Токигийн Пикэмэсийг нэвтрэн дараагийн тоглолтын ажлыг тааж iPhone 17, PlayStation 5 зэрэг олон бэлгийн эзэн болоорой. Токи апп Entertainment Sales лиг рүү орон Пикэмэсгээс тоглолтод таамаглал бэлгийн хож. Singur Ultra. Ultra Smooth. Ultra Cool. Singur Ultra. Ultra Smooth. Ultra Cool. Singur Ultra. Ultra Smooth. Ultra Cool. За энэ бит тогтоогоо бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд энэ бит тогтгийн Platinum Event гэж үндэсний дээд лигийн аль биесны app Toki Pickem-ээр дээд лигийн тоглолтыг таамаглаад тэгээд зүг таах бүрдээ бэлэг хожих боломжтой мөн тоглолтын статистик мэдээллийг цаг алгүй Токигоос аваарай. За дээрээс нь бас нөгөө бүх хотын тоглолтын санал сус Токи явуулж байгаа юм тийм ээ. За тэгээд Platinum Event Coca-Cola хүслийн шинжилтэй. Хүслийн шинжил. Хүслийн шинжил. Хүслийн шинжил. За Тэгээд эзэн өчтөр. Хийсэн. манай тодорхой Ядаргаатай би. манай тодорхой хүслийн шинжилгээ гэдэг. Өнөөдөр жоохон базартай. Өнөөдөр жоохон базартай. Дотроос нь ч базаад гаднаас нь хажуугаас харин хурцгнээл.
За тэгээд бидний зэрэг платинум ивент хийгч. Миний дөө сингур. Сингур миний дөө. За дараа нь. Ультра кул залуучууд гэсэн. Миний дөрөд айгу кул харагдаад шүү. Смут сингур байгаа. За дээрэс нь платинум бас ивент хийгч PC мол тэгээд электрон бараг дээрс маань шинж дээр ер нь маш гоё бэлэг авах ер нь PC мол хамгийн гоё ер нь хэмдрэлтэй байгаа. Тэгээд та бүхэн ямар ч уучлаагүйгээр лизингээр орлого нотохгүйгээр та бүхэн авах боломжтой гэдгийг хэлмээр байна. За тэгээд бүх спонсоруудаас Inbet-ийн зүгээс бас баярлалаа гэдгийг хэлмээр байна. Шинэ оны минь төрөг. Шинэ оны бүх ивент тэтгэгчтэй бас шинэ оны мэндийг бас Inbet-ийн зүгээс та бүхэнд хүргэж байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. За тэгээд юу үзэх вэ бүгдээрээ тоглолтоо үзэх. Юта Detroit-ийн тоглолтоо үзлээ тий. За нэгэн тоглогчийг бид нар ер нь яриад байгаа. Тий? Энэ юу өдөрлөлт ихлээс өмнө юу ярьж ирсэн. Одоо дундуур яриад ирсэн. Гэхдээ нэг тоглогч яг Юта гэдэг багийн нэг тоглогч байсан. Онцгой тий. Үнэхээр онцгой байгаа. Үнэхээр онцгой байгаад байгаа юм шүү тий. MIP байж болно. Байж болно. Болж болчиход шүү тий. Шууд болчиход тий. Яг олон бас хүмүүс байгаа баха. Гэхдээ ер нь хамгийн одоо байж болох боломжтой тий. MIP-д одоо шууд одоо эхний одоо топ өрсөлдөгчдийн нэг болчиход шүү тий. Тэгсэн мэт түрүүн жилийн тоглогчийг бид нар ер нь баг ярьж ирсэн юм. Ярьсан. Хэр их ярьж ирсэн. Ер нь баг Яг нөгөө Колиэд бас жоохон минутаа алдаад ороод гарааны хэлийг алдсан шүү дээ. Энэ жил харин буцаад. Тэгээ бас ер нь яг жоохон муухайгаар л гээд гэрээд ижил л дээ. Бас яг 100% итгэхэд мэдэхгүй байна одоо. Ер нь ихтэй гэрээнийхээ жил тоглогч нар бүгдээрээ л ер нь ингээ хэмээх тоглох юм да тий бас тий. Бас тийм байна тий. Амьдралын хамгийн чухал жил нэмж. Одоо яг мөнгөтэй болох уу болохгүй юу гэдэг шударга хэлэхэд тий. Хуарсан цагаас хойш нэг юм зорьсон. Тэгээ тэрнийх нь хамгийн чухал юм болж штэ. Тий. Яг үнэн тий. За би бол одоо тэдний тоглогч бол Кевин л байгаа. 16 байгаа. Ойрд ярьслага өгөөг юм байна гэсэн ярьж. Юта тэгээд Детройдыг очсон тий. Энэ тоглолтын дээр. 2 за. Детройд уул нь бол маш сайн баг байгаа штэ. Бүсээ багийг тавьж байгаа штэ. Нэг тавьж байгаа багийг Юта. Айза Стюарт. Яг нэг юуг нь харах юм бол нэг гигээтэй гоё талын бүдэр ярих хэрэгтэй баг тий. Ер нь Юта Jazz гэдэг баг тий. Бас доолоо яг улд ингээд сүүлийн хэдэн жил игээд улдын жил нь байлаа шүү дээ. Тэгсэн чинь одоо бол бид нар нөгөө Лаури Маркнен хин Кёнте Жорж гэдэг энэ хоёр тоглогч дээрээс ер нь бага ингээд ширээ маш гоё баг босгох боломжтой гэдгийг бид нар энэ жил харж байгаа шүү тийм ээ. Гэхдээ хаа ер нь бол энэ жил Лаури Марканын солилцоонд орох. Уу яг байж болвол одоо магадгүй өөрчлөгдөж болдог шүү дээ. Солино гэж байгаа солиогүй тохиол зөндөө байгаа шүү дээ. Одоо чинь Майстер зэрэг одоо хэдэн жил солино гэж ярьсан юм. Сүүлдээ тэгсэн чинь энэ удаа манай гол тоглогч гэж солилцсон явчихсан. Нөгөө 5 жил солино гэсэн тоглогч чинь өнгөрсөн жил хамгийн шилдэг энэ бол манай солихгүй тоглогч болсон явчихсан юм шүү дээ. Тэгээ солигдсон юм шүү дээ. Ер нь тэгэл өөрчлөгддөг гэж хэлж байгаа. Тэгэхээр солигдсон биз дээ. Солигдсон. За Кёнте Жоржийг бүгдээ сүүлдээ 7 тоглолтыг бүгдээ харъя. Энэ тоглогч үнэхээр галзуурж байгаа. Тэгээд бид нар сая хэллээ шууд MIP-гийн топ өрсөлдөгчнийг болчлаа шүү дээ. Хувийн статистикээр бол тийм байна уу? Сүүлийн 7 тоглолт. MIP ч ер нь нэг бас багийн амжилт явж хаа. Гэхдээ MIP-д бол юу хамаагүй шүү дээ. Нөгөө багийн амжилт хамаагүй. Хацсангаа баг нөлөөлдөг. Гэтэ нөлөө байвал дэшин бүрөөч гэсэн яригдсан. 28 30 яг одоо яхад ихтэй байна л да. 30 тоглолтноор бид нар ярих хэрэгтэй те. 28 31 37 34 энэ ч ерөөсөө дунд чинь баг 27 8 болчиход байна уу те. Остер Ривс шиг л тоглолч шүү дээ. Яг тэгчих шүү дээ. Тэгээ дээрэс нь ребаундын бас хардаа тань ассистент нартаа. Кёнте Жорж All-Star шиг тоглож шүү дээ. All-Star шиг тоглож шүү дээ. Статыг ингээл харуулсан. Статыг л All-Star л шүү дээ. Энэ шилдэг нөгөө 10 Америк тоглогч орж байгаа юу? Үгүй тэнд Макс яваа юу? Чи тэрийг яагаад ойр төвчлөө болчихв? Юу үгүй. Чи яг муухай үү? Би чамаа MVP ладруу. биш. Чи ерөөс ингэдэ. Максиг ерөөсөө шилдэг 10 тоглож унахаар нь ерөөсөө оруулахаа байлаа. Байгаа шүү дээ одоо хүртэл. Буцаад ороод ирэхээр л гаргаад байна тэрийг. Чи 10-т ч болтгоо байж. Чи нэг дараагийн тоглолтыг авчираа гаргаад харуулаарай яг шилдэг байна. Тэрийг бид нар сармаар байгаа юм хэлдэг. Кёнте Жорж Юта дээр юм яриад хөө. Юта дээр юм яриад. Кёнте Жорж дээр юм яриад. Жоржийг бид нэр онцлог рукигээр члөө танилцуулж исэн санагдаж байна. Тэгсэн. Тэгээд яг өнгөрсөн жил бол хүлээлтэнд хүрээгүй. Гарааныхаа эрхийг алдсан. Яг л
маш бага хувьтай шидээд бөмбөг алдаа айгүй өндөртэй үйлдэлийг өнгөрөөсөн. Энэ жил тэрийгэ засч чадсан байна. Assist turnover ratio харьцангуй өндөр зөрүүтэй болсон байна. Тэгээ оноо авалтан дээр илүү efficient буюу үрдэн цөөхөнд тоглож олон хийж гин ч гэдэг юм уу. Тэгээд бага басна ганц нэг хожид төрөхөд маш том нөлөөтэй том шидэлтүүдийг хийж гин. Тэгээд энэ тоглогчид бол NBA-д маш ирээдүйтэй бас олон жилийг өнгөрөх тийм карьертэй тоглож болох байх гэж байна. Тэр юм асуу юу Юта ер нь одоо яах хэрэгтэй бэ цааш та тий? Ер нь яг яах хэрэгтэй юм. Багийнхаа юг яаж сэргээх хэрэгтэй. Тэр тал дээр чи нэг өөрөх юм. Таны хэлсдээ санал нэг байна. Ноёр тоглогч дээр магадгүй босгочвол яадын гэдэг зүгээр тийм бодол орж ирсэн байж магадгүй. Маркетинг бол одоо төдийлөн NBA-д олдоод ахаар тийм 4 номерын тоглогч биш. Хавархан гэж бодож байна. Маркетинг шиг тоглогч бол самбартаа сайн одоо тэр пост мove санаа авдаг 3-аас шийддэг те хурдтай залуу. Тэгэхээр энэ тоглогчоо бас Юта тим амархан алдаад явахыг хүсэхгүй. Мэдээж бүх баг л одоо амжилт гаргах хүсэлтэй байдаг байлгүй те. Тийм учраас Юта шиг зах зээл дээр ч юм уу тэгээ дээрээс нь Юта ч бас нэг юм цагаан арьстай хүмүүсийн юу байдаг шүү дээ те. Нэг юу. Тэгэхээр өөрсдийнх нь яг гол тоглогч нь өөрөө юм цагаан арьстай 4 номерын одоо NBA-д олдохгүй тоглогч байгаа гэхэлэр магадгүй одоо манай Quentin George-ийн сайн тоглолт нь энэ багаа өшөө сайжруулж болох боломжтой юм болов уу гэсэн бодлоос орж ирсэн байж магадгүй. Би бас яг тэрэн дээр яг тэнэт яг тэрэндээ санал хийж байгаа болохоор маркетинг нэг солиулах ямар хэрэгтэй болж боддог. Кестер гээд бас түүний тоглогч. Ер нь бол төлөвлөгөө нь тийм байсан шүү дээ. Кестертэйгээ хамт энэ баг явуулсан ч төлөвлөгөө нь ороод үлрэлийн сизон авт болсон. Яг нөгөө сая хэллээ шүү дээ нөгөө тэр сая хэллээ шүү. NBA-д шууд солилцоонд орох юм бол одоо хамгийн өндөр хүлээлттэй байсан тоглогч нэг маркетинг байсан. Одоо тэгээд дээрэс нь нэг багт очиод шууд тэр багийн одоо хувь зайг бас өөрчилж шууд тэр багт маш хүчтэйгээр нөлөөлж чадах тоглогчийг заавал зөв шаардлага. Golden State байна гэж бодъё л тий. Тэгэхэд лаймштай бол. Ace Bailey-гээ тоглогчийг энэ жил драфтаар авсан байхгүй. Тэр нь одоо Cooper Flag, Edgecombe гэдэгтэй адилхан хэмжээнд яригдахаар тийм хүлээлттэй NBA-д орж ирсэн боловч ер нь хүлээлтэнд хүрэхгүй тоглож байгаа сайхан бас нэг гинтл аваад одоо нэг хэсэг хугацаанд тоглохыг болчихсон. Би тэгэхээр тэндээс суух гэдэг. Тийм тоглогчийг Юта шиг юм хот тэр сумаа Юта бид нар ярьж ирсэн чинь Юта сүүлийн 3 жил, сүүлийн 5 жил эдийн засгийн хамгийн өсөж байгаа. Тийм. Хамгийн өсөж байгаа. Хамгийн одоо баг нөгөө юу болж байгаа. Одоо технологийн төв болчихлоо. Хоёр дахь бол захиурын өндөр болцсон. Дээрээс нь энэ баг ерөөсөө нөгөө хамгийн үздэг IT газар юм болоо шүү дээ. Хамгийн үздэг спорт нь тэр хамгийн том баг нь Юта Jazz. Саксны баг тийм. Саксны баг нь. Өөр спорт баг үүсээ. Тэгээгүүт энэ хотод ийм тоглогч бүр зайшгүй хэрэгтэй юм. Би болохоор марканы төлөвөнд байхгүй гэж боддог. За. Ер нь энэ баг Энтони Эдвардс те Кейт Канем олохгүй байгаа байхгүй. Яг хин нэгэнд нь ихтгэл өгөөд яг аваргын хэмжээнд дайрах тийм лидер одоо олоогүй л байгаа. Би бол Кенто Жорж тийм хүн гэж бодохгүй байгаа шүү дээ. Тэр тийм Кенто Жорж биш. Кенто Жорж хүрэхгүй л дээ тэрэнд. Тэгээ би зөв Эдвардсаа л хайгаад байна те. Стефен Коригоо л хайгаад байна л гэж боддог шүү дээ. Тэгээд энэ баг энэ жил хожжоод хэрэггүй л дээ. Хожигдож ш нөгөө драфт ирэхээ аавна. Эхний 8-аар сонгож иж өөрөөсөө авах байхгүй. Тэгэхээр угаасаа унаа. Нөгөө талхын алгаад шат байгаа л хожоод тахлаар. Окс байгаа тийм. Окс шүү дээ хамгийн амар. Тэгэхээр угаасаа дараа жилийн драфт чинь бүр амар гэдэг яриач байгаад байгаа. Тэгэхээр Юта чинь унана л та. Тэгэхээр Юта ингээл Кенто Жорж нэг төлгөөнд нь байхгүй бах Марканч нэг төлгөөнд. Хэрвээ яг үнэхээр ирээдүйтэй гээд ингээд залуучуудаа хөгжүүлээд ингээд явж исэн бол Kevin Love тоглоод байх шаардлага юу ч байхгүй байхгүй юу. Тэ. Kevin Love харах гоё л байна л да. Одоо баг хичнээн жилийн дараа ч ингэ сайн тоглоод байгаа тийм гинтэлтэй ерөөсөө алуулсан. 16 тэр хэцээ явж байна. Баясагийн тал дээр үгүй маркетинг ер нь солих тал дээр. Бас өнөө чи аль баг жилийн өмнө солилцсон шүү дээ миний хувьд. Ер нь бол төрүүлж байгаа яг одоо байгаа дээшээ амжилт хүсэж байгаа багууд ямар ч багт очсон шууд нөлөөлөл үзүүлэх хүсдэг тоглож бол маркетинг. Одоо бүр яг бүр усаагаар прайм руугаа явж байгаа тоглогч шүү дээ. Бүр яг праймдаа ч очоогүй байна. Үнэхээр шилдэг тоглогч. Тийм учраас Юта бол угаасаа тэгээд бааж нэг юм өнөөдөр яаж нарийн ямар нарийн үлэн дээрээ босцсон юм болохоор явуулаагүй дээр өстэй те байсан дээр өстэй гэдэг. Ютад байж маркын хацаа ихвтэй нэ. Хожихгүй байгаа баг дээр энэ сайхан байна. Явуулах дурга харамч. Харин тийм. Харин харамч хөл дээр босцоо байгаа байхгүй юу? Явсан дээр маркын дээр явсан. Хаашаа явах вэ? Маркын хаашаач явсан нэрээ. Би хаашаа явахыг хэлж үгүй. За.
Warriors. Гой сонсож Үүлгэж шүү дээ. Warriors баг нөлөөс гарах гэж шүү дээ. Даалт гоё байна. За. Болдог бол. За тэгэхээр Utah Jazz баг бол энэ жил угаасаа эх жилийн угаасаа юу дайрна гэсэн Utah ба тий. Тэгэхээр 22 онд нөгөө нэг Utah All-Star болоход очиход бол нөгөө нэг Utah Jazz-ийн арын албаныхантай уулзах завшаан гарч ирсэн. Тэгэхэд бол 5 жилийн дараа плей-офф руу үзтгэн гэсэн төлөвлөгөөтэй байгаагаа л хэлж ирсэн. Тэгэхээр чи эх жилийн драфт аваад Өөрсдөө тийм. Тэгэхээр өөртөө хождох хэрэгтэй байна. төлгөөг одоо 5 жилээр 5 жилийн дараа бид нэр плей-офф руу дайрнаа. Тэгээ Walker Kessler-ийн гялалцсан дөнгөж драфтлагдсан жил нь тэгээ тооцоолол сайн тоглож исэн жил нь баггүй рүүки хөлөрлөн. Тэгээд Walker Kessler дээр өөртөө амар сэтгэл хангалаа. тэгээд залуу цолжуулагчтай. Тасгалжуулагч нь бол сайн л гэж Сайн би бол сайн гэж Өөрөөс бодлоо. тасгалжуулах чинь сайн гэж боддог. Попович шавьжтай бас. За зөв яг би Маркан нэг ярингууд нэг Чикаго Буллс санаанд орж ирээд ирсэн. Явуулсан тий. Чикаго хоёр нь их бүтлгүй баг тий. Маркан нэг яагаад явуулсан болоо л гэж бодоод байхгүй. тэрийг идрээд хэлэх хэрэгтэй хоо. За бүгдээ өнөөдөр болсон тоглолтыг үзье. Portland Boston тоглолт боллоо. За Portland гэд хин нэр Simons юм дээр ирсэн, Portland дээр ирсэн тий. Тэг сайн. Anthony Simons Portland дээр ирсэн. Welcome back хийсэн. Welcome back гэсэн. За тэгээд Portland бол нөгөө зарим нэг яг нэг гоё явж байгаа багууд бол жинхэнэ нөгөө шаваадаг. Хамгийн халгаатай заваан баг Portland байгаа энэ жил. Сайн багуудыг бол хожиждаг. Энэ жилийн MIP шагналын эзэн Дэн Эди өнөөдөр 24 оноо 7 самбар 19-с төгсөн гэж. Энийг чинь баг байх юм. Байр гэж байгаа. Юу гэсэн үг юм бэ? Зүгээр яг стат арах юм бол Дэн Эди төрөлсдөх хүн байхгүй уус. Баг All-Star-ийн л стат авах. Дундаж оноо нь 10-аар өсөж байгаа. Самбар нь хэвээрээ. Угаасаа нэг 6-7 самбар. Орчлоо дамжуулт их. Онсоо дамжуулт нь 3-аар ч л өссөн. Тэгснээ гүйцэтгэл сайтай тий. 50% таа тутлаа. Багийн тоглооны борыг тэгээ 50% өстэй. Ер нь заван баг гэчлээ би бол. Ер нь All-Star баг болчих юм шүү дээ. Баг болчих. Олон улсын тоглогчдынхаа нэг нь Тий. Израилийн гэсэн бүмгийн одоо тоглоод байна да. Үгээ аваатай тоглолтсон. Оноо дээр дараагаа. Тэстэ тэгсэн тий. Тэнцүү яваалцсан гэсэн. Хоёр тэнцүү явж шүү дээ. Йоо юу болоод байгаа юм бэ? Алтны навиж гэдэг. Гонзалесыг яаж наа. рүүки. Оба. Оо. Гой уран. Орон хүмүүс зөндөө байна. Гой уран гоё харагдав. Jaylen Brown уран шидлээ. Brown сайн баг шүү. За энэ нэг алтай тий. Сүүн Jaylen Brown дээр алтай юм. Sharp өнөөдөр 26 он авсан. Хай. Дийлэхгүй нэ энэ дор. Клинг нөгөө. Энэ ч ихтэй үнэхээр том, үнэхээр Клинг ер нь Walker Kessler-тэй адилхан Энэ шүү. өргөдөс том. Ямар дээр Өн хөлбраар бол хов асна гарч тээ. За тэгээд Portland дээр ирэх юм байна уу? Boston дээр ирэх юм байна уу? Boston дээр за та хоёроос нэг Boston гэж юм сонсоо та. Танаа Boston багч юу нэг Бостон өнөөдөр хожигдсноор 19 ажил 12 хожигдолтой болсон байгаа. асуудалгүй гэж үү? Ямар асуудалгүй явж байна вэ? Үгүй. Tatum бил. Өнөөдөр 3 оноо шидэлт нь яг орох хэвчээс 3-аас дотор орчлоо. 3 шидэл дээр. За тэгвэл танад бол Portland дээр яаж. Тэгвэл эднэрийн Boston гоё ингэж үгж байгаа. Portland дээр яаж. Portland яг юуг нарах бол яг нөгөө үзүүлэлтийнх нь Portland доор явж байгаа л та. Гэхдээ хамгийн халгаатай баг гэж яг үнэ. Хамгийн аюултай баг. Portland тэгэл бас Anthony Edwards олоогүй байгаа. Ядаргатай. Юм болгогүй Тэрнээс шиг багийн бүтэц бол зөв голдролд орсон. Одоо Chicago Wizards центрийг бодвол Авдиа хоёр дахь хүн бэлэн байгаад байгаа юм уу? бэлэн байгаа да. Хоёр дахь хүн. Хоёр дахь хүн бол. Хоёр дахь хүн бэлэн байгаа да. Нийтхэн Нийтхэн хараад үлээ. байгаа. Нийтхэн ч гэсэн гарааны төв байж болно. Нийтхэн сэлгэнтэнд байхгүй юм уу? Jeremy Grant уу? Лидерд гээд. Чи одоо Лидер бол. уул нь бас Одоо одноо буцаад очих. харъя да тий. Ирэхээр дараа жил тоглохоор нь харъя. Тэр хүний бас насан жоо явчлаа. Явчлаа тий. Баясаа дээр Portland дээр Тэгэхээр Лидерд 3 дахь хүн нөх юм уу? Portland дээр нийлж айртар энэ нөлөөлөлтөө бол айхтар юм байх. Зөвөр Portland дээр одоо зөвөр хин сплитер цолжуулж болсон шүү дээ яхах. Тэгээ сплитер маш тийм завшаантай болоод энэ нөлөөлөлт ингээд
айхтар хүлээлтгүй баг дээр ахлаасжуулаад туршлагаа нэмэх боломж гарч ирж байна. Тэгээд энэ утгаараа тэгээд би бол Sharp-ыг энэ үлрэлт бас зүгээр юм Авдигийн хажуудаа уучаас нэг ярихдахгүй болохос Sharp-аас яг л MIP шиг л тоглож байгаа. Sharp-ын тоглолтын арга барилцыг сайжраад байгаа санагд. Урд нь ингээд шидэлтийн сонголтууд их таардаг байсан. Тэгээд одоо болохоор энэ үлрэлээс арай туршлагажаад байгаа ажилттай. Тэгээд Sharp гэж бас нэг сайн залуу гарч ирж байна. Simons-ыг явуулсан зүв байсан юм байна гэдэг нь л бас маш шүү дээ. За бүгдээ юу аа амжилтнаа гэсэн түүнээс нэг амжилтнаас MIP яриад байгаа шүү дээ. Амжилтнаас 10 долгочтой юу харъя тэгэхгүй. Макс нэг жооч. Болчороо Автсан байт юм аа тэр шагналыг. За Авди яг байна. Максд бүр яг дургу хүмүүс шиг байна. Остер Ривс, Дүүрэн, Жош Гиди, Алин их юм бэ? Кёнте Жорж, Райан Роллинс, Александр Уокер. Энийг сонь шагналтай. Колин гэдэг хүмүүс Ууштахгүй шүү дээ. Хоол ингэ нүг гэлскі. Гинг нүг Нүднээ харахгүй байна. Нүднээ харахгүй байна. Энэ зугтай хэлж. Зэгтээ Аль баг санс мэдгүй. Яаж мэдвүтэй Энэ юм шүү дээ. мэдхгүй шүү дээ. энэ айгу сонь шагнал авахгүй. Яг ингээ харахаар урд нь бараг NBA тоглолтгүй байсан шахуу тоглогч 6-д явж байгаа байхгүй. Одоо минут авч чаддаг байсан юм тийм. Тэгэхээр энэ жил гараа Милокигийн гараас аягүй сонирхолтой. Тэгэхээр энэ дөгч мөөрч юм шиг нэг сонь шагналтай. Юу яхаар сонирм бэ тийм. MIP аавна гэдэг чинь MIP авсан шагнал тоглогч нар чи ер нь бас зүгээр ч нэг тоглогч нар гэдэг юм аа. Зүгээр ч нэг тоглогч өгчтэй юм шиг байна. Макси авцсан юм аа. Макси ч юу гэж байгаа. Остер амар тоглож байгаа юм юу яриад. За юу гарыг бүгдээ хоёр бүсийн хүсэлтийг бүгдээ харцгаая. Одоо бид нар бүсийг хараад хүсэлтийг хараад юм ярьж болно. За Детройт өнөөдөр ихтэй хожигдсон. Детройт 2 дараа л хожигдсон байна. Тийм. За юу өөрчлөгдөж байна харъя. Доороос баг байна уу? Фили л унаад байгаа юм шүү. Шаа. Энэ Атланта яац. Атланта хараа. Атланта яасан. 13 Шэян гэрэл бүү. Тэян гэрсэн 5 тоглолтод 5-нд дараалал байж. Яац. Шэян гэрэл бүү. За Янис гинтлээсээ гэж ирээд Милоки багс хожигдын цувраа зогссон. Сайн нэг нэр хэрүүл болоод Тэгсэн тий. Цаг дуусчих байж Windmill. Атлантагийн сүүлийн тоглолтын дээр нэг амар стат харсан чинь гарааны 4 нь бүгд нэмэх үзүүлэлттэй хожигдож байгаа. Триан ганцаараа хас 15. Тэгэл хожигдсон. Гарааны 5-ын Триан хас 15 нөгөө 4 нэмэх үзүүлэлттэй байна гэж юу гэсэн үг вэ? Джонсон бүх тоглолтоо яваад Шэян гош тоглолтоо явах байсан. Сикс өнөөдөр хожигдсон лээ. Би чи Атлантаг ярьж штэ. Ямар хамаагаа энэ дээр. Би зүгээр харин шанс суугаад Six өнөөдөр хожигдсон лээ гэсэн. Тэгэл яах вэ хожиж. Тэр нэг оймс гэж тоглож мөрсөн юм уу тэр. Тий. Тэр яаж тоглоод нөө бүтлэн бөксөөр иргэнэ гэдэг шиг. Тэр өгдөрийн тоглоогүй. Өнөөдөр тоглоогүй. Яг ер нь зүгээр эргэж ирснээр тогсноо Оймсгүй. оймс сайхан зураа оймстай л оолтой тий. Тэр чинь хөл байн гимж ирдэг хүн шаагаач боогүй байхгүй тий. За Western Conference. За Western. Ер нь Өөхөөсөө тасархаа харагдадсан чи одоо тэгэл 100-аа холбоцоо байгаа артлаа юм. Тийм байна. нэг амар хол мол биш болчлоо тий. Яг өөкөсөж зүгээр 9 гэдэг амжилтын жигдэхгүй л болчих шиг боллоо зүгээр. Гэтэ энэ хэдээсээ нэг тийм ойрхон бол байхгүй хөө. Холдоол. За Андрын хэлсэн нэг баг яатчихгүй доороос айгу. Далс уу, Клипс уу? Clippers шүү дээ. Клипс, Далс. Clippers өнөөдөр хожоод 4 дараа сүүлийнхаа 4 13-т орсон шүү дээ. Угаасаа 15 байсан шүү дээ. 15 байл өнгөрсөн лөө. 14 байсан шүү Яг зөв 6 ажилттай байж байгаа 10 болчихж байгаа. дээ. Тэгээ 4 дараа хожиж байгаа. Гэтэ шал үлэмж ялгаатай харагдаж байгаа. Одоо энэ дээр нэг ийм ялгаа гарсан. Кавай зөөнөд 55 оноо авсан. Тэрний өмнөх тоглолтын дээр 40 донос шүү дээ. Тэр чинь амар авсан. Тэр Брук Лопсыг ярих хэрэгтэй. Брук Лопс хин хоёроо 100-2-оор нэг ялгаа байд юм байна. Би ерөөсө тэрэн дээр Брук Лопсыг жоохон дутуу унсан байгаа байхгүй. Брук Лопс шиддэм байх гэж одоо яг шидэх нь яг зүгээр. Гэтэ шиддэг баснаар нөө спейсийн буюу одоо буталбараа дайрах боломжийг нийлүү. Тэгэхээр 100 дандаа буталбараа амьдэрдэг болохоор бас тэр хоёр төвийн ялгаан тэндээ гарч ирж байгаа гэж би харж байгаа. Одоо онгоож юм гэдэг. Энэ яг уртдаа нэг тийм удаан даваа тоглохгүй гэж магадгүй. Гэхдээ яг одоогийн байдлаар өөрчлөсөн зүйл тэр л байгаа. Тэгээ болцоод байна тий. Яг Clippers-ийн сайн мэдээ нөгөө нэг аврагч нь ирсэн биз дээ. Тэгээд Дэг Джонс өнөөдөр ирсэн. Тэгсэн. Тэгэхээр Brook Lopes сая энэ өмнөх тоглолтод 3-9 гэж. 9. хамгийн ахмад
Насандаа олон 3-аас олон хийсэн үү те. Тэгэхээр чи бас багт амар хэрэгтэй шүү дээ. 27 оногийн зүгээр 3-аас тэгээд төвд болгоч нь хавтаад чирч. Хэдэн тоглолт хийх вэ гэдэг асуулт. Тэгээ нэг тоглолт та тий. Тий. За бүгдээрээ одоо энэ биток хамгийн гоё боломж орцгоё. Та хинэгнээс фонтой юу? Энэ биток 55 настай хүмүүс ухаантай юу? Энэ биток би ихэд нь 40 дээр байж тгөө. Тий. За. Баачаас фонтой. За юу асуултаа бүгдээ асууя. Эхлэе. Тэгье. Эхлээд ихний асуулт тэнийх бай. За миний асуулт байна. А? Миний асуулт байна. Манай болон гэж. За тэгэхээр энэ нөгөө хоёр НБ тоглолтод хамгийн их минут тоглосон тоглолт хэдэн овертаймтай байсан бэ? Оо за энэ чинь нэр юу лээ? Ой тий зүгээр. Хамгийн их овертайм гарсан. Хамаа овертайм. За энийг Сургаал үү? Аа 5 юм уу 6? Тэгээ 5 6 2 л 6 ч биш хаа. 5 гэх юм уу? 6. За 6. Тэг би хариулахгүй дугааyaa. Тэг намайг би ч итгэхийг мэддэг болохоор. Яа. 6 овертайм 51 он гинэ. Өөх энийг бол мэдэхгүй байна аа. Тэгээд оноог нь харлаа та. Таны төрж явах үед л юм шүү. 6 овертайм сунгаад оноог нь эдрийг харлаа. дурддаг үе. 75 73 гэж. Хаашаа 6 овертаймаар тавтай болсон. 3-аас 24 байхгүй. Тэ 3 3-ын шугуу байхгүй. За энэ бол энэ тоглолтыг мэдхгүй. Энийг идрэл мэдэх баг. Би бол арай чи манай аав ээж төрөг өссөн шүү дээ юм гэж тэ. Баясаа мэдлээ шүү. За дараагийн. Та төрсэн багш аав ээж байгаа. Коучд өгнө гинэ дараагийн хариулт наа. Хариултыг гаргачих жаамаа. Энийг өгн бааж яхаас сууя гэж бодсон байхгүй. Коучд өгнөө. Бааж яхаас сууя гэж бодсон Юу юм. ч өгсөн. Хариултыг Хин гаргаж. бичигддэг гэдэг чи үсгүй. Тэгээд өөр коуч техникийн фол апл хин бичигддэг гэдэг чинь тэгээд ийм амх юм асуух юм уу? За юу н Тарийг харин мэд. Хариулчлаа шүү дээ тэгээд. Харчлаа шүү дээ. Гаггүй энийг Топ ревьюс өгнөө. топ ревьюс өгнө. За Баярлаа. За сая бол энэ найруулагч алдаа. Цалигийн өрөө. За тэр явах. За дараагийн. Дараагийн асуулт оръё. Баажи өнгө хөтөлтэй шүү нэр дандаа хоцордог болохоор. Хожигдсон тоглолтондоо хамгийн олон 3 онооны шилдэг амжилттай болгосон багийг нэрлэнэ. Хожигдсон тоглолтонд одоо амар олон Тэгсэрний хожигдсан баг гэдэг. цэгж ууж. Бидсэн Celtics л гэж бодож байна. Warriors л гойлгоо. Warriors бол хожиждаг баха. Олон. Celtics. Celtics үү? Өнгөрсөн үлрэлээ Celtics. Warriors. Би бас мэдээ. 27 Тий, би энийг бол энэ тоглолтыг чи үзсэн бах уу? Хоёрдсон Clippers 26. Тэгснээр Boston байдгүй байх шүү. 10 оноор очигдсан. Энд чи бас гарч исэн юм аа. Яг ингэж хожигддаг гэдэг нэг удаа. Бостоо хожиждаг байгаа шүү. Хамгийн олон удаас игээрээ. Хоёр багийн. Байрын сүлж. Чи анх удаа одоо нөгөө Warriors-ыг арай өндөр чи Warriors чи Warriors-ыг өндөр. Чи өчтөг өсвөл шинжилгээ хийсэн чи аргагүй. За дараагийн харгаарай. За 3 оны шугам хэдэн онд үүссэн бэ? Энэ асуулт чи дээр байгаагүй шүү. Одоо энэ манай асуулт юм Манай байна. асуулт. Цаанаас хариулах юм шүү дээ. Чи ч гэсэн хариулж байгаа байсан. Асуултаа мэдэхгүй. Хариултаа мэдэхгүй. Талис хуу. Алисхтай. Тэгэхээр алис дэмжлээ. Тэг дээр үеийн үг нь хариулах хэрэгтэй шүү дээ. Та ч өн төрсөн байсан. Би төрөөг шүү дээ. Би 70 онд юу төрөх үү? Та мэдэхгүй юм уу? Та хариулчаач. Энд хүмүүс хариулж Өө та хариулж чадчих. Тэгээ 79 илүү 76 хол дээр хэлэлээ байсан. Талис Уусаа хуу. урал хувилбарынхаа хоёрыг хэлээд зүгээр нэг хэлээч. Би авчи. Би нөгөө юу авчи нөгөө юу 50 авчидгөө. 3 хариултан дээр 50 байдаг шүү дээ. Талис. За 76. Би мэдэж байна. Би нэг ийм асуулт бэлдэжсэн. Тэгээ хариултыг харж байсан. тий. Тийм байна. Энэ хүмүүс одоо болцсон уу тий? Үүдэлтэй. Оо чи юу вэ? За энэ ч гэсэн жигэн 76 нахаа. 76. Тий 76. За апа юм. За. Зүйн баярлалаа гэж байна. Яг нэг хэдэн трипл даунт хийсэн байгаа. За энэ бол өстой. Хамгийн сүүлийн үеийн байдлаар юм уу? Өнөөдрийн байдлаар. Өнөөдрийн байдлаар. Энэ өстой хэцүү юм байна. Чи хэцүү байна тий. 50%. Яг заваа юм тэгээд 80 33%. За 33% нэг ч. Ааг нь хасъя да. Тэгээ нөгөө хоёроос нь сонгохдоо. За нэг хуу. За тэгвэл 181 үү? Нэг хуу. За Өнөөдрийг яг 81 болсон юм байна. Тийж үү. За 181 гэж. 33% аваад байгаа. Үнэхээр яндаг байгаа. Гүйцлээ. Гүйцлээр ярих боломж олгосонгүй шүү. Гүйцлээ. Гүйцлээ. Хизээч эвдэгдэхгүй гэсэн амжилтыг Russell Westbrook эвдлээ гэсэн чинь зүгээр Дараагийнхан зүгээр байж дээ. Төвийн тоглож гэж. төвийн тоглож гарч ирээд. Энэ Батараа гүйцлээ шүү дээ тий. Үгүй
баг Батлаараа найзтай 300 хүрэх нь. баг нугалах юм шиг Хаа тий. 300 хүрэх баха. баг За тэгээд 400 ч хүрэх юм. NBA-ийн тогтой хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Дээрээс нь та бүхэндээ үлээлээ 11 дугаар хүрлээ. Тэгээ энэ бол бидний өнөөдрийн дугаар бол 2025 оны хамгийн сүүлийн дугаар. Тэгээд сагсан бомб сонирхогч маань бүгдээ NBA сонирхогчд маань бүгдээ NBA тогтой байдаг. Та бүхэндээ бас NBA тогийн зүгээс үргэлж баярлалаа шүү гэж хэлмээр байна. Дээрээс нь та бүхэндээ бүгд шинэ оны мэндийг NBA тогийн хамт олонны зүгээс хүргэж байна. Шинэ оноо гоё ухтаарай. Ирэх ондоо бүгдээрээ одоо эрүүл энх хамгийн гол эрүүл энхтэй. Тэгээд аз жаргалаар дүүрэн маш их мөнгөтэй тэгээд байгаарай гэдгийг та бүхэнд хэлье. Тэ? 55 гэр ухаад болчтой байна. За тэгээд 2026 онд бас NBA тогтоом тоглож залуусаа тэгээд ирэх жил уулзцгаая. Баяр та. Say you the greatest, get your vision must be close a little bit. Oh, I got high in pole position, I don't need a pit stop.